Сайн байцгаана үзэгчдээ Mike the Friends podcast-ийн 19 дахь дугааруугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ хамт тулгаа гана. За икагор байна. Сайн байцгаана уу? Цэнгөр. За ашиггүй нэг уралдаан болж манай эпизод эхлэхэд бэлэн байна. Ярих юм ихтэй. Тэгээд triple header гэж яриалгаа. Тэгээд 3 уралдааны араас сүүлийн 3 уралдааны араас 19 дахь дугаараа эхэлж байна. Тэгээд одоо энэ 7 хоногийн араас 1-7 хоног амраад Майами дээр дараагийн тв рүү очин тийм ээ. Жохно амьсгаа байд. Уралдаан гэсээр хагаад. Ерөөсөө бүтсэндүүд дуусчаал за 5 дахьт надаас за pre-practice юу болох тэр мэдэн ш. За нөгөө бага гэс гарахгүй. Фантази вирдих. За хатас юу болох нь гэж. Тэгсээ одоо манайст яг ингээд яг энэ темпнээсээ байж байгаа л яг нэг 7 хоног юмгүй болохоор нэг авир удаа санагдаж байна. Тэр хоолоор гоо за юу их вэ? Нэг юм мартсан юм шиг санагдав л тий. Юу хөндөр гэл хоосоор гоо тий. За Бахрейныг бодвол яг Жидда Сауди Араби уралдаа арай жоохон сонирхолтой талруугаал тий. Quality их гоё боллоо зүгээр. Яг уралдаан бол нэг хэмэт юм сүртэй. Бахрейн дээр чинь дугуун идэгдэл, дугууг нь зам нь идэл. Янз бүрийн юм стратегигээл сая бол угаасаа one stop байсан болохоор тэгээд уралдаан дээр бол айхтар сонирхолтой болсон. Тэр юу гэж яаж байна? Одоо 10-аас одоо оноо өгвөл одоо Бахрейн бишээ Жидда одоо хэр сонирхолтой уралдаан болов? Нэг 6.5. Тий надад 5 маа дээр хэвчэлсэн баг. Тэг би бүр харин boring гэж хайшин. Тий хөрхөн чинь драма боллоо шүү дээ. Би бас яг 6 өгье гэж бодсон. Хэвцэл баг. Тийм бах тий. Юу ч юм бол Бахрейн бол баг нэг 8 гэсэн хэвцаагаа ялсан шүү дээ. За тэг манай үзэгчд бас уралдаанаа хамтдаа үзсэн бол эсвэл уралдаанаа үзсэн бол тий. Энэ уралдааны хэр болж гэж хэдэн оноо өгөхөр байна. Store.com төрүүлдэгээрээ. Тэгээд манай подкаст одоо 500 subscribe хүрэхэд бас нэлээд орцсон баг тий. Та бүхэн хэрвээ үздэг, сонсдог, тэгсэн мөртлөө хараахан subscribe-аар хамжаагүй байгаа бол яг одоо subscribe дараарай. Манай бичлэгийг бас share-лээ тий. Share-лээ, subscribe. Найзуудтай ч юм уу тий. Формулын үздэг хэрнээ сүрээгүй юм бас байгаа л баг. Тий, эсвэл өөрөө фантазид орцсон. Сонин статистик байлаа шүү дээ. Тэр юг харж ирсэн чинь манай подкастыг үздэг хүмүүс одоо үзлэгийн бараг 70-80% гээд subscribe хийгээгүй хүмүүс үздэг гэж харсан. Тий. Ер нь бүх л channel тийм байдаг шүү дээ. YouTube яг нэг хүмүүс үздэг гэсэн мөртлөө дараагүй тэгэл тэгтээ үзчихдэг тий. Тэгэл YouTube-ээр гарч ирдэг. Тий. Чам таалагднаа гэж YouTube ингэж нэрэл гэж үздэг. Тэгээд фантазид нэгдсэн хүмүүсээ бол бас тий. Тэгээд найзыгаа татж авчираач юм уу тий. Одоо хоёлаа нэг үзэт хийдаа гэдэг нэг бас нэгээ уруу татаараа манайха. За тийм байна. За Quali-гаас эхлэе гэж бодсон. За тэгээ. Quali-гийн үр дүн. За энэ дээр нэг зураг гаргацсан. Q 1-ээс 5 багийн хасагдсан. Ер нь л ингээл дахиад нөгөө нэг дараалалаа явчих. Бортелето, Окон, Хүлкенберг, Дуган, Строл 5 хүн хасагдчихэ. Энэ дээр зүгээр яг нэг ганц юм Альпин болон Хаас угаасаа энэ зам дээр машин таардаггүй гэ өөртөө ерөөхдөө жоохон бэлтгэлтэй байсан. Яг зүгээр янз бүрийн нэг юм тохирхоо шинжилж үзье яг үр дүн гарах тийм зорилготой орсон. Сүүлд газличсэн нөгөө нэг яг юунд орсныхаа дараа хэлж байсан л да. Яг бид нар аварт орсон. Тэгэхдээ бас нэг тийм expectation-с өндөр байгаагүй. Хэдий яг би урдуур ихсэн ч гэсэн ерөнхийдөө хаашаа унах нь баг тийм байсан хүлээж. Уралдаан дээр бол удаан байсан гэж юу. Гэтэ quality дээр чинь тэгээ бас. За яхаа тийм. Гэтэ яг нэг quality дээр ингээд хэдий урд байрсан ч гэсэн одоо нэг 2-3 жилийн Ferrari яг тийм байсан шүү дээ. Leclerc-ээс бангийн пол аваад тэгэхээр race pace байхгүй. Яг тийм хөл проблем байгаа шүү дээ. За энэ дээр шинэ рекорд эвдэгцэн те. Строл одоо рекорд эзэмшигч болсон Формула 1-ийн. Баярлалаа. Муу рекорд те. Хамгийн олон Q1 дээр
хасагдсан жолооч Формула 1-ийн түүхэнд 76 удаа хасагдсан гэсэн. Тэгээ нийт 173 уралдаанчлал оролцсноос 76-ад нь квалинд орсноос 76-ад нь Квинийг хасагдсан. Муу рекорд эзэмшигч болсон мөлий. Тэгэд өөрөөс нь сурвалжлагчаар асуусан мөлий. За ингээ та энэ тал дээр юу хэлэх вэ гэсэн чи. Угаасаа тэгээд та нар энэ Макларны 2 жолоочийг аваад Саубрыг нэг хэдэн жил унуулахад л бас угаасаа л ийм рекорд эзэмсэн штэ гэсэн. Хүмүүс чи Саубр ундгүй штэ. Чи зураас хажуугаар нас өөр баг юм хийгээстэй. Саубрынд ямар хамаатай. Танаа баг чи эдгэн жилийн өмнө л бараг 2 дахь хурдан машин чинь байсан биз дээ гээд. Штэ тий. 23 онд тий. Алонсо нэр чи алаа штэ. Тэгээ Red Bull-ийн шулаацсан мэт тий. Эхний 3 барин 3 Red Bull орлоо нэг нь яг ногоо өнгөтэй гэдэг. Шулаацсан штэ. Тэгсэн манай он тэрэн донд Q-ний-таас хитцаар л. Тий. Тэр нэг моркорд эзэмшүүлсэн байна. За Stroll тэгтээ байж л байгаа хта тий. Манайс. Байхад баг. Тэгээд яг тэгэл хэлсэн байсан мэт тий. Адрен юу ирчээд за өмнөхөр ингээд Астон Мартин аврагын төлөв үзэх гээд байгаа бол одоо хүмүүгээ явуулаа. Энтэй прогресс гэж байхгүй. Тийч одоо 27-8 өртөж байгаа сте. Тэгээ Стролд ямар машин хийж өгөх юм чи тэгээд юм сте. Манай өндөртөө бас энэ жил нэг ихний дууралтаа карицсэн сте. Астон Мартиныг. Тэгсэн гэсэн. Одоо Астон Мартин авсан байгаа 6 оноо юу? 10 оноо 6 оноо. Бүгдээрээ авсан. Тий. Алонсо ч гэсэн хэлээлээ урдаан тусны дараа л да яхаа гээд бүх төрлийн одоо үйлдвэрт биш яг одоо гаражинд авчираад сольж болох бүх юм сольж үтсэн эцсийн үр дүндээ яг нэг л үрд. Уралдаан жоохон long distance дээр угаасаа машин хурд байхгүй л. Миний ингээд одоо ID дуусчлаа. Одоо базаас л юм ирэхгүй бол бид нар энэ чигээр 80 юм өөрчлөлт үгүйс машин явахгүй. Тэгэхээр ерөнхийдөө Stroll-ийн рекорд эзэмших нь одоо зүйснэ. Рекорд болдгоо. Одоо нэг deserve. Тэгээ энэ рекордыг хоёр хинээс авсан гэж ядчих чинь. Өмнө нь хин рекорд эзэмшсэн. Латифич нэг удаа орсон. За тийм ээ тий. Олон жил болж Хülkenberg өө. Ер нь хаас энэ жалаач байсан. Магнуssen. Кеймагаас булааж авч байгаа юм лээ. Магнуssen ч бас олон жил шүү дээ. Hülkenberg бодлоорой. Гэтэ бас яг үгүй Магнуssen бодвол бас айгүй олон жил бас хаасын трактор жолоодсон шүү дээ. Яг үндэ бол тий. Стролыг бодвол. Ямар сайн дэ бүр баг нь ингээд хүндлээд за ингээд юундэ менежмент тимдээ аа юм аа гэсэн шүү дээ. Гайваа гэж нүнлээ. Манай машины тий голлог олон жил орлоо. Гэтэ Магнус чи нэг юу авсан тий? Пол авлаа. Яг нэг бороотой нэг удаа нэг авсан шүү. Уршин жил. Тэглөө. Ганцаараа хаас төрүүлж гараад хийсэн чи тэгээ бороо ороод нөгөөдөл. Тийм шүү. Пол илүү хоёрт орлоо. Хоёрт ч илүү. Хоёрт орсон санагдаад байгаа юм. Ямар ч сэн юу яасан юм аа тий. Техник нэнд орсон тий. Амар болоод. За дараагийн ярилцах point нь болохоор дүүхэн Дуэйн бас муу квали хийсэн, муу ч уралцсан. Тэгээд хүмүүсийн бас нэг яриад байгаа нь одоо хизээ аниулах вэ? Анигдах уу эсвэл жил харах уу гэдэг point байна. Тэр тал дээр хоёр хурдхан. Энэ төрөний уралдаан дээр гайгүй явцсан чинь ягаа нэг бас ингээл бичээдсэн мэт дээ. Оо за одоо ингээл хуралдаад ерөнхийдөө pace байна, юм сайн байна. Тэ яхаа ингээд муу байгаа зүгээр машины бас нэг өөрийнх нь дутагтаа тал байгаа. Түрүүн хэлсэн чинь яг энэ Alpine бол энэ зам дээр угаасаа хурд үзэх юм боломжгүй байсан. Яг мэдээж энэ дээрээс нэмээд туршлахгүй хүн тэ нэмэгдэж л байгаа хэл та. Гэтэ би бол одоохондоо гайгүй харж байна. Сая ингээд оноо моно авцаач. Хэрвээ оноо аваагүй ингээд юун дээр аваар хийсэн шүү дээ. Тэгээд дараа нь ахаад нэг асуудал хийгээд ч юм уу аваар хийгээд ч юм уу тэгсэн бол бас юу байсан баха. Майами тэр клубынтай баг ирсэн ирээдсэн мэт тий. Тийм шүү дээ. Ер нь Майамигаар 5 оролдоод тэгсэн чи сайраа тий гайгуулах гэж бодсон шүү дээ. Яг яахгүй л байна л да тий нөгөө Лавсон шиг сэтгэл санаагаар ингэхгүй л байна л да тий. За би хийдгээ хийж байгаа гэн. Тэгээд бас өмнөх нь одоо Latifi ч юм уу Latifi-гийн дараа Sargent тий тэдрийг бодвол бас ингээд
яг ингээд юуг нь харахлаараас юу байгаад байгаа юм шиг байна. Хурдууд байгаа юм шиг байна. За юу. Яг нэг хаан таврамс авч яаж юм те юуг нь харахлаар байд юм шиг байна. Surgeon тул угаасаа ах юм шүү дээ. өстой багтаас шүү дээ. Бүр сүлд ингээ бүр ингээ одоо болио гэж. Одоо ингээ хэд төвчий гэдэг яаж ингэ төвчих вэ те. Таксны ч мөнгө дууссан гэдэг. Өөд оролт ирсэн мөнгө ч дуусаа. Яаж итл нөгөө ингээд хүн алдаагаа засаад нэг сайжир тийм ч юм байхгүйсэн юм шиг л ерөөсөө same алдаа те ерөөсөө. За тэгээд Q2 руугаа оруулаа. Q2 дээрээс Оли Берман, Хажаар, Алонсо, Лоусон, Албон 5 хасагджээ. За энэ 5 дээр ч нэг хайхтар яриад байх юм. За энэ дээр ганц онцлох юм Лоусон Хажаар out qualify хийсэн. Удаага. Тэгээ бас хүмүүс нэг за манай одоо гайг болсон ирж байгаа болоо тий. Тэгээ нэг Питер Бауэр гэжтэй одоо эдний принципл нь бас ярилцах өгсөн юмсан. Анх ингээд манай ингээд юм дээр ирэхэд одоо swap хийсэн чинь одоо хоёрыг Лоусон бол амар тийм хэцүү сэтгэл зүйн хэцүү байдалд орж ирсэн. Тий. Бүр ингээд навс унтсан байсан. Тий, ерөөсөө өвхтэн байсан. Сүнс нөхд өөрийнх нь доор байсан гэсэн. Тий. Тэгээд бид нар ингээд одоо ингээ яриа юм уу хийгээд бас ингээ тий урмаг одоо ингээ инээж эхэлж байгаа. Лоусон угаасаа бас тийм өөр айгуу тийм фан залуу юм бэлээ. Бас юм хөвгчлөлтэй баяр. Тэгээ нодлон жил суралцсан шүү дээ нэг 8 уралдаан ч лээ тий. Тэгэхэд бид нар үгүй ингээ энэ хүний ямар хүнийг мэддэг болчихсон байсан. Тэр Лоусон одоо эргэж ирж байгаа. Компашн. Тий. За тийм байна. Тэгээ би нэрээ юу яасан шүү дээ. Хажаар Лоусон хоёрыг хин урд орох уу гэнэ предиктор асуултаа ч тий. Тэгээ бай Хажаар гээл тавьчих. Тэр зүүн асуултаа. Харин өмнөх энэ дээр бас газлыг тэгсэн байхгүй юу. За газлыг Q хитэд яах вэ гэлсэн. Харин за альпин арай амжихгүй л үү. Q2 гэсэн. Мага гоо тийм да. Энд чи ерөөсөн юуг нь бичсэн байдаг шин формулыг. Скрипт нөгөө гурлаар бичсэн үү юу лээ. Нөгөө wrestling Америк. Тий, SmackDown. Тэр шиг бүх юм бичсэн. Цохолно. Тэгээ бас мэдээд асуугаад байгаа шүү. Би тэгэл юу гэж нь Лоусон цаажаар яваад дарах бай тэгэл пак өгсөн чинь байхгүй. Тэр чи би нөө авсан юм шүү. Лоусон сонгоцсон. Би Лоусон сонгоцсон. Яаж? Танаа чи яг манай подкастын нэг Лоусон believer. Лоусон гэдэг байна шүү. Максас илүү баг Лоусон гэдэг. За тэгээ Q2 дууснаар Q3 ихсэн тий. За Q3-д мэдээж таньдаг нэрнүүд олон ер нь их бүгд л орсон. За таньдгүй нэр гэх юм бол одоо юу юм да? Science Surprise юм тий. Science хэнийг Албона бас анх удаа яллаа тий. Өмнөд дээр нэг ялцсан шүү дээ. Багын дээр орлоо тий. Тэ орсон. Яг Албон ч нөгөө нэг Hulkenberg гээ урд хасагдах хэрэгтэй байсан уг нь тэгээ орж чадсан. Нэг 0-0 дээр орчихсон гэдэг тий. Тэгээ хоёр дахь удаага Science ялсан. Одоо харин Science жоохон comeback хийгээд байна тий. Тэгээ одоо машинтайгаа танилцаад одоо мэдэрч байгаа юм болоо. Зөрүүлээд Sir Lewis Hamilton Q3 дээр 7-д оржээ. За энэ дээр дахиад нэг яриа манай юун дээр хойно орсон байсан л та. Гэхдээ Ferrari буруу жолоочоо сонгосноо гэдэг. Тэгээд яриад байж тээ. Sainz одоо Williams-тэй Hamilton-ы урд орчлаа гэдэг. Тий, харин ингээд энэ дээр энэ жоохон хүмүүс бие гаалгаа юм байна тий. Одоо нэг хасаад авсан хүн одоо ингээд дараалал доор нь ороод ирдэг ч одоо юу вэ? Захи юу гэж бодож байна? Үгүй яг хоо Sainz бол ингээд юм хийх хүн тэгтээ миний бодолтой яг ингээд нэг юм шийдэмгийн юм гаргаж чаддгүй Sainz. Одоо ингээд жоон заагаар дарччих чигээд тийм юм байдгүй. За жоон сейф байж байгаа дахиад нэг тойрж байгаа боломжоор бол үзье гээд. Тэрэн дээрээ надад юу талддаг байсан жоон аимхаа гэх юм ааш. Консерватив. Hamilton бол яг ерөнхийдөө тим бас гэхэд хэцүү тэгтээ айгүй клин уралддаг. Алдаа багтаа хий багтаа. Тэгээ бас нөгөө зам дээр нөгөө бос одоо нисгчнэр за энэ ерөнхийдөө нэг ийм үйлдэл хийн гэдгийг одоо урьдчилж уншиж чаддаг гэх юм. Надад тэг санагдаад байна шүү. Арай жоохон оюуны шаламж өндөр. Тийм гэх юм уу? Тийм болохоор би бол нэг яахгүй байгаа. Одоо нэг ингээ харамсаад байгаа ч юм байхгүй. Яг Sainz-д Hamilton багийн хувьд харах юм бол нөөц болцоо их гэж харна шүү дээ. Тийм ер нь бол тий. Ямар ч юм дээр
одоо хизээч одоо итгэл бүрийн итгэл надад за одоо чи энийг л хийчих гэхэд тэр нь бол нэг алдаад байхгүй хийчих байх. Тэр нөөц бололцоо. Юу гэдэг штэ нэг англиар нөгөө ceiling тэгээ floor гэдэг одоо зүгээр л нэг муу өдрөө одоо хамгийн байж болох муу тэгээд бүр потенциал нь одоо хамгийн Хамилтны одоо тэр юун л өндөр байх. Тэр нэр өндөр тэр тийм болохоор одоо л угаасаа яг хилээд байгаа байнга хилжилт машинтайгаа ерөөсөө танилцж тасахгүй байна л гэдэг. Гомдлоод байгаа нь. Гэтэ тэгээд Хамилтны ингээд энэ юу интервьюуд ингээд улам доошлоод. Гэтэ Бахрейн дээр бол ярьсан шүү дээ. За хэдий ингээд юу байсан ч гэсэн би бас айгүй олон мэдж авлаа гэж яриадсан шүү дээ. Сая бол угаасаа Жида дээр тэгээд ахаад юм машинаа тааруулж чадааг бол өөр унжицээ шүү дээ. Тэсгүүтээ өрсөн ярилцлын хүртэл байц чинь. Энэ бол ер нь бол одоо энэ байгаа байдал байж хамгийн өөрийнх нь дээдл нь гэдгийг ойлгох багцсан. Энэ улирлын чигээр ер нь л явах шинжтэй байна тэгээд. Ямар нэгэн дасгаар хэмжээд авъя та гэдэг чинь баг шиг. Яаж янзаараа байвал ерөөсөө улирлаг ингээл дуусна гэсэн тийм. Яаж хурдан яах уу гэсэн чинь тархины шилжүүлэх хагалгаа явлаа. Тийм ярьслаа хөцсөн. Чи одоо яаж ингээд хурдан машиндаа сайжрах уу гэсэн чинь баг л Leclerc-ийн тархийг ингээд трансплант хийх юм бол тэгээд машина хурдан болно. Тийм ярьслаа хөцсөн. Одоо харин тэгээд Leclerc-тэй л их сууж одоо арга техникээс нь суралцах юм ярьсан шүү дээ. Тэр ч одоо юу л бол би бол хэцүүлээ. Одоо ингээд 10 за боли Mercedes 12 жилээ. Тэрнээс өмнө дахиад зөндөө урдчихсан. Тэгээд сурцсан техникээ солино гэдэг бол бас хэцүү л баг. Тийм л яг тэр доор нэгээс яг ингээд нэг хүн хурдтай 300 тавьж байгаа л яг нэргэлтэй хараад нөгөө нэг автоматар болчихсон. Тэгээ юугээрээ л орчиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингэж санахаагаараа. Тэгэхгүй юм бодоод эхлэхээр л удаашраад эхэлсэн тийм. Тэгэхээр одоо яг нэг боддог дээр байгаа юм шүү. Эсвэл одоо яг бодоод байгаа гэж бодод. За чи нөгөө тэгээд дээрэс нь хилээд тагш ингээд удирдлаган дээр байдаг функцүүд нь хүртэл ингээд шал эсрэгээрээ эсрэгээр ч ухт шал өөр. Тэгэхээр ингээд нөгөө дасцсан юм а за энийг ингээд дэвшлүүлээд одоо нөгөөдхөө доошлуулаад ч юм уу ингээд за нэг тэр хавцаа болох хэрэгтэй гэдэг юм энэ ч шал эсрэг 2 3 юм дардаг ч юм уу. Тэр юм дээр бас айгүй хэцүү байгаа юм шүү. Тэр болон тэр чин тэлээ цаг бол авдчихлаа байгаа шүү тийм үү. Тийшээ анхаарал төвлөрлөө гэдэг чинь. Тэ нэг эргэлтэн дээр ингээл 2 3 юм таарлах гэсэн нэг нь мартаал өнгөрч. Тэгэл тэр чинь нэг 0 100. Тэгэл мартснаа мэдээл. Тэгэл дараагийн бодох юмнаас илүү. Тийм тэгэл дараагийн эргэлтэд тааруулах гэсэн чинь санийхаа марчлаа штэ гэдэг юм. Нэг тийм хүү нэг юм чиг юм айгүй цуглараад ирэхлээр нэг амар том олон болж байгаа л да. Ямар ч өмнө бол ерөөсөө бодохгүй яг тэр булчингийнхаа санах байгаагаар хийдэг байсан. Одоо л жоохон бодож эхэлж байгаа. Тэр чинь тэгээд 0 хэдэнд бол 0 1 мэг явж байгаа. Тэр 0 100 мэг явж байгаа юм. Бас нөгөө талаасаа бас ингэж боддог байхгүй. Өмнө нь бол ингээд Benz Lewis зориулж машин хийдэг байсан шүү дээ. За Lewis юу хнүү за энэ Canopy одоо энэ ч гэдэг юмгүй биш гаргачих гэдэг юм те. Энэ ч бол эсрэгээр үгүй хийцэн машиныг одоо манай сургуулчдаг. Яг энэтэй адилхан одоо би хэрвээ Max одоо гэдэг өөр нэг багт очивол яг одоо бүх юм өөрөөр хийснээр яг ингээд бэлтгэсэн байхгүй шүү дээ. Одоо тэр машин тэргүүнийг ирэхээс өмнө үгүй юм хийцэн гэдэг ямар нэгэн байдлаар одоо өмнөх хүлэрлээс авцсан юм ингээд тэр чихээр нь өөрчлөх боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд хүн ингээд дасхан зохицох гэж чинь бас аягүй хэцүү л. Тэр нэг одоо энэ топ одоо McLaren, Ferrari, Red Bull, Mercedes тэр чинь яг өөр өөрсдийн гэсэн онцлогтой тий тэрийг тэгээд одоо албаар гэж онцлогтой байлгах гэж хадгалдаг ч юм уу тийм өөрөөс илүү хөргөө ч юм уу бүх юм шал өөр байгаа шүү дээ зүгээр тэгээд илүү одоо өргөн цар үрээтэй жижиг багуудыг бодох юм бол дасан зөксөн илүү хэцүү л байна л та тийм л тэр дотор өөр хүмүүс ирэхэд тэгээ угаасаа яг нөгөө regulation гэдгийг нэг хамгийн том инженер нь уншаад бүгдээр хамт уншаал нэг юм бодож байгаа штэ. Тэнгуутыг олон үнэтлээ олон багийн том өөр тийшээ бодцтэй. Тэгээд тэр тийшээгээ юмаа хийгээд тэгээд дараа нь тийш буцаж эхлэх одоо ингээд боломж баг гэх юм үү. Тийм байхгүй учраас тэр зүг рүүгээл одоо ингээд мод ургацсан л бол ингээд мөчрийн жоохон өөрчлөнөхөөс модоо ахиж ингээд өөрчлөх боломж байхгүй тийм формул. Тийм болохоор тэгэл яг тэр Mercedes-ийн барьж авсан чиг одоо философитой багийн философи Ferrari-гаас тэс хүндэл байгаа. Тийм. Гэхдээ сайенс чаддаг шүү дээ. Чадчихсан. Би сайенс дээр одоо би яг за ингэж хэлдэг сайенс дээр хэлж байгаа байхгүй. Том багууд нөгөө хөргөөний энэ дээр сайенс дээр бол би ингэж боддог байгаа. Сайенс дээр харин эсрэгээр юм болж байгаа. Нөгөө нэг эргэлтээр нэг гой коноп дарчих гэсэн нэг коноп байхгүй.
тийм функшн байх. Тэгэхээр сурах юм багтай гэж. Тий, сурах юм багтай. Зүгээр гол нь нөгөө нэг одоо байгаа юм уу нэг жолоодлогоороо тааруулдаг юм нэг тийм л юм байгаа. Арай basic юм их байгаа. Тийм, basic юмхтэй нарийн юм арай зөвхөн байгаа. Бас болох юм аа. Sweetness-ээс муу шаарчишээ за тэгтээс ойлгож болохоор юм байна. Тэгээ би юу штэ. Нөгөө Ferrari-гаас гадна Williams-ийг аяг хардаг гэсэн. Нөгөө гой баг гэсэн. Тэгээд за эндээс манай подкастын Norris hater Асны Norris үзье ядч колли дээр уралцсан Norris-ын талаар. За тэгээд микрофоныг таньшилж байна. Тэгэл өнөөхөл Norris та. Тэгэл яг нөө яриад байгаа тэр mentality асуудал нь надад тэгэл гарсаар л шүү дээ. Тэр мөргөлтчөө ханач мөрөгчөөд одоо инженер нь чи зүгээр гэж 3 асууж л шүү дээ. Яг одоо тийм зурагтан дээр яг гарахтаа шууд I'm okay гарцсан шүү дээ. 3 асуусныхан дараа яг everything is okay гэдэг чинь. Тэнгүүтлээ тот idiot гэж хэлчихлээ шүү. Өөрөө шууд гэж хэллээ. Тэгэл яг араас нь байнга юм амьсгалтай тийм алдастай. Яа. Тэгээд уралдааны өмнө ч гэсэн юу аадсан. Би машина биш өөртөөгөө л ажиллаа. Өөрийгөө сайжруулах юм бичлээ ярьсан юмсэн. Тэгэхээр тэгсэн яг тэгж ярьж ирсэн орж ирсэн ч тэгээд одоо аваарахц. Би одоо хамгийн том Norris believer одоо байгаад. Би нөгөө predict дээр дандаа Norris за одоо Norris одоо comeback хаа одоо юу нэг юм оролцоо одоо ингээд тэгээд сүүлийн 3 уралдаан дээр дандаа Norris нэг Piastri 2 гэж городох нь солиод тэгээд тэгээд миний predict-ийг байраад ухарчлаа. Нэгээр одоо тэ Norris бууж өгөхөөс цаг нь болчихлоо шиг. Уул нь яг би Norris болон дуртай байхгүй манай хүн чинь үнэхээр гоё chill guy те. Яг тийм одоо энийгээд ижтэй өөрөө ч тийм бас нэг DJ мэж дээрс хийд юм шиг үлээ шүү дээ. Тэр парти мартанд ордог тийм chill guy байхгүй. Заанч зүгээр одоо тэгээд тэр одоо яг уралдаад одоо тэр нэг өөрийгөө давж харахгүй байгаа тэр нь л үнэхээр яг авраг болгоход дараас нь тат одоо Piastri илүү гараа авчлаа. Тэглээ шүү дээ. Тэгээд хамт байхад нэг гоё хүн юм шиг байна те. Тий. Анд те найз тэгээ ерөөсөө. Яг тэр юун дээр шууд хэлсэн те. Макс шууд исхи окей гэж шууд найзгаа хэлсэн. Тий хажуур нүрс те. За ямар ч гэсэн өөрөө окей гэж хэлсэн гэдэг. Шипилээдсэн. За тэгээд яг Norris-ийн гарзаар манай quali биднэрт арай жоохон сонирхолтой надад тийг санагдсан шүү дээ. Max-ийн нөгөө нэг Q2 Q3 дээр Max бол Piastri ялаадсан те. Тэгсэн чинь Norris гарч ирээд баг гээл нэг давуулаад. Тэгээд Norris гарснараа Piastri Verstappen хоёрын тулаан үлдсэн дээ те. Бодвол баг Russell ч гэсэн бас ороод ирж магадгүй би хараадсан. Гэтэ харуулаагүй шүү дээ. Хамгийн юу Russell хамгийн түрүүнд барианд ирсэн байхгүй. Тэглээ. Russell 27 хэд гэж хийгээд тэгсэн чинь араас нь Piastri хасах 100 гэд ороод ирсэн баг. Тэгээд ахад дэвшлүүлж байгаа юм гээд тэгээ байжсэн чинь Max Punk гэж ороод ирсэн. 10,001. Тийм бүр эхний тойргоороо тийм шүү дээ. Тийм 1001 гэж л байгаа юм байна. Q2 дээр илүү нэг 0.001-ээр урд орсон шүү дээ. Тийм. Тэнгүүтээ Q3 дээрээ бүр 0.01 болгоо. Бүр тийм Q2 дээрээ нөгөө нэг амар 1 гэдгээр орсон. Тийм бүр 0.001 1001 орж ирсэн. 10,001 юм байна. Дараагийнх дээр тэгэн дээр л 1001 болоо. Тийм. Тэгэл Max гэсэн чинь шууд Питер орж ирснэ. Пит стоп хийнгүүтээ гараа авчих штэ. Тий. Наа чи их бензинтэй байсан одоо бүр алах юм байна гэл. Тэгээд тэгсэн чинь Russell Max-ын тэрийг одоо хинч бодоогүй тэгээд л штэ. Тэр тактик нь одоо шууд дараалж явах юм. Нийцлэхэд орж ирэх юм. Тэр бол хамгийн бэст. Тэгээд тэрнийхээ ачаараас ингэж юу орсон гэдэг л. Тэг шүү дээ угаасаа 8 болж явах 8 минут дутуух чинь Norris авчиад эвдээцтэй. Тэгээ ганц юу хийж чадсан Russell байсан бөлөө. Piastri. Piastri л хийсэн. Цаг хийсэн. Ганц цаг хийсэн Piastri. Тэ босны юус нэг ч хийгээгүй. Тэгээ урд ярьжтэй. За одоо энэ бүгд нэг л last version хийх нь гэсэн чинь манай шууд ярьжтэй. 2 гусаа. Тэр нэг өнгөрсөн жилөө нэг 2 жилийн өмнө нэг тийм тактик байд ч тийм medium-аар ингээ 2 тойрох бензинтэй гарч ирчихэнгуудаа жоохон эхнийх дээрээ халаачаад дараагийнх дээрээ дахиж ингэж явж маа дугуун арай бэлэн болох нь 3 дахь тойрог дээр илүү оптимал болж болоод ч тийм. Тэрнтэй надад нэлээд нэг ойр. Тэр спринтийн юу бах.
Sprint ягаар нэг quality заавал hard, medium, soft гэж байна. Тэ. Тэрнтэй ойролцоос зөвүүн бас Red Bull-ийн стратеги одоо толгоонууд бас зөвүүн зөв юм. Тийм. Тэгсэн тий. Жижигхэн деталь юм нэг. Тий. За тэгээд үр дүнд Verstappen, Piastri, Russell, Leclerc, Antonelli, Sainz, Hamilton, Tsunoda, Gasly, Norris гэдэг байрлалаар уралдаа эхлэхээр болсон. Өөр гурвуулангийнх нь марцсан. Leclerc тэгэд яагаад ч машин болохгүй байх шиг байна те. Гэхдээ яг Ferrari-гийн би ойлгосноо зүгээр ерөнхийдөө race base дээр юмнууд яг гэдэг шиг шүү дээ. За quality дээр угаасаа энэ McLaren дээр угаасаа үзэхгүй. Тэр нэмээс сони зам дээр ч одоо бас хэцүү юм. Тэгээ Leclerc-ийн одоо сүүлийн 2 ярилцсан дээр зүгээр McLaren one step ahead тэгэл ерөөсөө бид нар угаасаа тийшээ яварцгаа явж боломж байхгүй. Үсрээл 3-ын төлөөл үзсэн. Өөр ертөнцийнх нь л юм байна тий. Тэгээ одоо буцаад Ferrari ингээд quality base дээр чадахгүй. Тэгэхээр юун дээр бас тэгээд байгаа штэ. Хэрвээ яг ингээд quality-га сайн хийгээд урд орчвол бас нөгөө дугуй элэгт чинь багасаад бас ингээд бас тийм боломж байгаад байгаа байхгүй. А яг ард орчихлоор бас өөрөө нэг ингээд хүн дагаж яваад dirty орж ирээд тийм. Даагнаас уусан машиныхын юуг шинжилтээ тэгээ хийчихвээ. Ард машины ард явбалын энэ хэрэгтэйгээ хийсэн. Ер нь бол тэгжил. Тэгэхээр баг яг уралдааны л пейст ер нь тохиргоогоо тэгжил хийгээд байгаа шүү. Ганаа яриад тест нөгөө энэ жилийн уралдаан саяны уралдаанаас өмнө дандаа пол авсан хүн төрүүлсэн гэдэг. Тэгэхээр квали бас айгуу чухал болчиход байгаа. Окей. За үгээр хагасaan бид гурав цуг утсан квали өндөрсөн тий. Тэгэл дахиад Red Bull-ийн нөгөө нэг юу савлсаал. Сүнлөө гэлээсэн чи одоо эргээгээл Макси менежер орж ирээ зүгээр офсернд хашгич байгаараа явлаа гэсэн чинь тэгэл болцдог л орхоо тий. Тэгээ бас Red Bull ч мөн шинжил авчихсан тий нэлээд хэдэн. Таймсан. Шалаас олцсон байсан. Тэгээд нэг моторын хөргөлтийн эсхийг бас өөрчилсөн юм шиг байлээ. Тэр эсгээ арай нэлээд өөрчил. Мотор нь илүү хөргөлт авахаар шинжилтүүд хийсэн юм шиг үлээ. Тэг угаасаа энэ юу юм бэл нөө багууд яг энэ Jida Inter дээр нэг амар халуун болохоор одоо нэг ардтал дээр ингээд понтон дээр ингээд нүхнэд байгаа шүү дээ. Агараа тэрийг нэг томсгох юм бэлээ. Харин тийм шүү дээ. Нөгөө халуугаар нь хурдан гарах боломж өгөх гээд. Нөгөө акулны юу шиг тэр хажууд дээ. Нүхтэй. За уралдаан руу орцгоё. Уралдааны эхний сэдв болно. Уралдааны эхний эргэлт. Шот те. Макси эсрэг Piastri. Тэрэн дээр Piastri амар гоё ихсэн. Бүр нэг реакшн юу Максах сурт юм байсан. Тийм. Пак ороод ирсэн. Юусе хамраач ихж орж ирэл би тэрэн дээр бүр ингээ өө тэгээ Макс одоо энэ Piastri тэгнэ гэж юусе бодог. Тэр Piastri бол нэг амар сайн дээ биш зүгээр Макс муусан ч утсан бил. Бас магадгүй. Би Piastri бол яг нэг угаасаа хийтгэл хийгээд идэг. Максыг нэг угаасаа тэр реакшнараа Макс угаасаа хүнд гүцэхгүй шүү дээ. Юусе. Тэгээ ингэжлэн бөөх гэж. Нөгөө манайс нөгөө нэг Макс ингээд хитрхи амар байх нэг дасцсан те. Тэгээ Макс ихний хэрэглэн дээр хүн алдсан чи бүр илүү шок дэрсэн. Piastri гэдэг. Яг тэгсэн л. Макс угаасаа л зам наа чи угаасаа л нэг үнэ шахаж махж байгаад ингэж ихэж мэгсэж байгаа л яаж яаж борд нь гараад ирнэ. Шууд ингээл эхлээл шууд зүүн дараал Piastri-г хавчиж хаяал тэгэл урдаа гараад явчих гэж. Тий. Тэгсэн чинь чадаагүй. Тэр баг Макс өөрөө ч гэсэн шок нэрсэн шүү дээ. Тий. Юу вэ? Хитэ гараад ирнэ. Угаасаа ч бас хурдан ихлүүлсэн тий. Гэрлийг айгу хурдан. Усаагаад баг гэж шууд унтарцтай. Амар хурдан унтарцтай. Би дахиад жоохон байрах байх гэсэн чинь шууд тавлаасаал тэгэл эхэлсэн. Тэгээд Макс жоох удаа эхэлсэн. Яалтч удаа гэсэн. Энэ чинь тэгтээ Макс хувьд хоёр дахь юм байна шүү дээ. Жада дээр тий. Жада дээр ер нь жоохон сайн эхэлдэг юм байна гэсэн. Өмнөдний Хамилтонтой бас нэгээс эхэлчихэд хоёр шууд алдсан. Дахиад бас дараа нь хаад алдсан мөлөө. Тэгтээ жоохон муу эхэлт юм бэл. За тэгээд энэ тойрогн дээр торгуул австай. Тэгсэн. За тэрэн дээр юу гэж бодож байна? 5 секундын торгуул австай. Замаас гараад урд нь одоо юу авсан? Давуу тал авсан гэдэг. Энэ дээр гэхдээ бас нэг онцлох юм байгаа. Амар удажиж өгсөн. Яла safety car гарсны дараа өгсөн. Бүр тий. Нилээ удаж. Юу яг шалтгаан болохоор юу байдаг вэ? Одоо
байралтай биш байсан ирнээд урдуур нь тойрж орсон гэдэг нэг эргэлтийн Apex. тий одоо хамгийн Яг нэг үзүүр шүрэг хэсгээр үнцгдэр. Тий. орой дээр Нор Piastri бол урд нь байсан гэж үзсэн. Stewart-д бол яг ингээд Apex дээр ингээд харахаар Piastri бол урд нь байсан учраас давуу эрэхтэй байсан гэдэг. Яг хөө тэгээд юу юм шүү. Одоо Piastri бол зөв юу хийх ёстой юмаа хийсэн. Max харин замаас гараад хажуугаар нь гүйцсэн учраас Max-ын буруу болж байгаа шүү тий. Тэгээд ягаад Piastri Max-ыг замаас шахаж гаргасан гэж үзэхгүй байна. Нөхөр Piastri өөрөө эргэхдээ цаана хитрээгүй. Шахах гэж биш зүгээр л хитрээгүй зам дээрээ байсан учраас одоо тэгээд Piastri-гийн ямар ч буруу биш болж байгаа шүү тий. Тэгтээ Max-ийн өнцгөөс болохоор Piastri надад зай үлдээх ёстой байсан гэж хараад байгаа юм уу тий. Тийм тэгээд бас дээр нэмээд Red Bull зах юм бол яг тэр эргэлтийн орой хэсэг гэх юм одоо тэнд төрөл хүрсэн гэдэг. Тэр дээр урд нь байсан гэж байгаа. Тий, одоо сүүл дээр нэг уралдаан дуусны дээр хоорнор бүр хөвлөд аваад ирсэн шин. Яг эндээс харах юм бол бид нар Apex дээр ингээ хамар түрүүн урд байсан. Би энэ дээр яг нэг хоёр бодол байгаа байхгүй. За хамгийн нэгт нь Red Bull үнэхээр ийм маргаантай юм дээр газ байрлалын буцааж өгөө 5 секунд авахгүйгээр л орлуулж өгсөн. За тэнгууд хоёр дээр нь болохоор хэрвээ Max Piastri-гийн талд байсан бол зай тавьж өгөх үү? Өгөхгүй шүү дээ. Майшгүй л байгаа шүү дээ. Яг тийм хандрон шаа. Тийм. Өөр идэ шаа. Өмнө ингээд бас юу яасан шүү дээ. Яг тургуул авах тохиол байгаа шүү дээ. Харин байгаа. Тэгэхээр яг ингээд хэрвээ ингээд Max ингээд дотор талд нь Piastri гадаа байсан бол яг адилхан л одоо хэлж байгаа шалтгаанууд хэлээл зүгээр л өнгөрөх гэсэн баг. Надад бол би бол яг зүгээр Max-ийн талын хүн заяа. Гэхдээ саяных бол Max одоо Red Bull-аас бол bullshit л гэж бодож байгаа. Тэр яг эрүүл ингээ ухаана уралдаан талаас харуул мэдээж ингээд за наа хүн чинь ингээ чамтай ингээд уралдаал тэгээд яалтчгүй юм нарийнхан зам дээр ингээл тэгэл чи тэрэнд одоо нэг удаа ингээд хойно ороо жоохон төвчээртэй одоо тэр чинь ингээд уралдаан штэ дараа нь боломж ингээд гарах ингээд уралдахгүй яг номон дээр дүрм дээр бичснээр бол яг энэ дээр ингээд ийм хошуу болохоор ингээд одоо ингээд зөв гэл гарби яасдаг байгаа байхгүй. Газ хилээл за газ байраа тавиад өгчгөө. 5 секунд авч яхаар зүгээр жоохон ухраал ард нь ороод буцаал дараа нь тэгээд дээрээс тэл урд нь ороод орно штэ. Тэрэн дээр би бол Red Bull өөртөө тэнэгдсэн гэж бодож байгаа. Би бол яг одоо яг нөгөө Dirty-ээр гэдэг шиг Max урдаа байснаар хоцсон гэж би бодож байгаа. Цэвэр одоо ганцаараа дөрүүлээд тий. Тэгээд хэрвээ Piastri-гийн хойно орсон бол угаасаа дахиж гүйцэх боломж Max тийм. Тэрийг угаасаа yellow flag болцсон байна. Тэрэндээ байгаа. Yellow flag болж байгаа пенальти ингээд өгөх гээд шүү дээ. Чин тэр болтол ингээд овоо зай байсан шүү дээ. Тэрэнд гэс бодох гэсэн. За одоо угаас ямар аваар болцсон харсан шүү дээ. Alpine бүр ард нь баггүй. Тэгэхээр safety car гарах нь ойлгомжтой байсан. Тэр урд нь гарна хойно гарна угаасаа л юугаар л наалдж байгаа л эхлэн шүү дээ. Гэтэ тэрэн дээр бол би бол юу яасан гэж бодож байна. Миний хувьд л яг Red Bull зөв юм аа л байсан. Зүр за үстэй. Угаасаа яг уралдааны пейсер л яг тэгээд 3 DRS-тэй. Тэгээд дээр нэмээд ард нь одоо тийм бохир агаарт яваад байвал дугуй хэлэгдний тим идэж байгаа болохоор зүгээр за ямар нэгэн аргаар л урд нь бүлдэх. Тийм ард нь хоёрт үлдлэхэд уралдаан дээр барьж авахгүйгээс хойш урд нь байжгаад торгуулаа аваад ард нь авах ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ зүгээр урд нь байжгаад ямар нэгэн байдлаар алдаа гаргуулах үзье гэх. Тэгээд тэр яг GP шахацсан шүү дээ. Чи одоо л бүгдийгээ одоо чамаа яад гэж харъя тий. Чи байгаа бүх юмаа гаргах гэдэг. Тэр яг байдал үтсэн баг зү. Тий, Gamble да Red Bull-ийн зүгээс тий. Одоо яг шийдвэрийг шууд нөгөө Stewart-ууд үлдээгээд за эндээс бид нар нэг outcome бид нар шийтгүүлэхгүй байж болно. Тэгвэл одоо Red Bull хамгийн ашигтай. Хоёр дахь нь хэрвээ бид нар торгуулсан ч гэсэн урд байснараа Dirty RS илүү урд байснараа ашигтай байж магадгүй. Энд тэр секундыг нөхөж магадгүй. Тэгээд хамгийн одоо муу хөлбөр нь л одоо өчигдөр болсноор одоо тий яг торгуулсан гэсэн мөртлөө урд байраа хадгалж чадаагүй 3 л юм байсан шүү дээ. Энэ 3-ын баг л 2 нь ашигтай байгаа Red Bull. Ерөөсө голон дээр 5 секундыг хинээс Rust-аас толдуулах гэдэг яриадсан шүү дээ. Тэр Piastri бол сонирн биш. Piastri бол урдаа алдчихгүй шиг урд нь нөхөж байжгаад бохир агаарт явахгүй дугуй хадгалж байжгаад илүү хол явахдаа Rust-аас илүү холдоод тэгээ дараагийнхаа дугуй хийж эхлээл. Мотож Rust-ийн өмнө байх хэвээр зүгээр Piastri-гаас азаа үзэл Piastri алдаа гарахгүй юу. Тэгэд Max сүүлд ярьслаа өгсөн байна шүү дээ. Piastri-г.
Piastri бол яг юм дарамттай үед хамгийн бага алдаа гаргадаг нисгчээ. Norris явах юм бол нөгөө чинь ингээд дарамттай болчих гээд байгаа байхгүй. Piastri тэгэхгүй. Тэгээ алдаа гаргахгүй гэдээ байсаар гадаа ер нь бол төрүүлээ айгуу сайн уралдлаа гэд. Юун дээр бас яадаг гэжтэй. Сая юун дээр хэлээ нэг Leclerc-ийн ард Max явж байгаа. Нэг Leclerc алдаа гарч байгаа. Come on Charles. Ийм хүүхдээ алдаа гаргаад тийм. Тэгээд юу ястэй уралдааны дараа нөгөө FIA-с аль биесны бичиг баримт гаргасан те ягаад энэ Max-ийн буруу вэ? Ягаад тэд 5 секундээр торгосон бэ гэд. Тэгээд уг нь бол дараа нь Loss-ыг 10 секундээр торгосон шүү дээ. Яг энэ адилхан нөхцөлөө. Тэгээд ягаад 15 болж багассан бэ гэхэлэр уралдааны эхний тойрог байсан учраас баг зэрэг зөөлөлж одоо торгосон гэдэг дүгнэлт гарсан мөлий. Би бол тэгээд Max тэгээд дараа нь өөрөө айгу сэтгэл дундуур байсан шүү дээ. Одоо энэ шийдвэрт ч юм уу эсвэл уралдаанд юм уу эсвэл өөртөө ч юм уу. Дараа нь ингээд ярьслаа өгөхдөө гоё уралдаан болоо багтаа хоёр үгээ за тэгээд би өөр коммент хэлэхгүй. Би болсноо ярьж болохгүй гэдэг. Тий. Хэлэх юм бол асуудалд орно тэгээд. Тэгээд өөрөө уурлаас би ойлгоогүй шүү дээ. Тэгээд ер нь бол Max-ыг нэг иймэрхүү үйлдэлээр алдартай шүү дээ. Одоо ингээд дөрмийн номыг ингээд тэгэхэд тултал нь ингээд одоо байж болох зөвшөөрөх хэмжээнд ингээд тоглоулаа, лимитээр нь тоглоал. Тэгэл яг энэ удаа тоглоал тэгэл тэр нь болоогүй шүү дээ. Гэхдээ яг бар нэг амар яг 50-50 unfairly ингээд шийдэх би бол бодохгүй. Минийхаар бол зүгээр л дараагийнх л тийм. Энэ уралдаа өнгөрсөн угаас автсан албаар ингээд зүг дарамт төгс дараа ийм болохгүй гэх юм үндэс байхгүй шүү дээ. Тэр үед нь одоо яг өмнө Max ийм яриад байсан болохоор дараагийн удаа ямар нэгэн байдлаар шийдвэрт нь жоохон дарамтлууд нөлөөлөд байгаа юм. Дэлхийн аврах шүү дээ. Яг одоо дэлхийн аврагын юугаа хамгаалж байгаа хүн учраас тэрүүгээр арай их нэг жоохон дараагийнхаа л бодож байгаа. Тэгэхээр угаасаа уралдаанд болоод өнгөрцөн тэрэнд бол нэг юу байхгүй юм чинь нөлөө байхгүй юм чинь дараадаа л нөлөөлөх гэж. Тэр орлол хийж байгаа. Би бас эсвэл ингэж бодсон. Piastri бас жоохон Max-ийн толгоор орж ирээд байна уу гэж. Аагүй ямар байдлаар. Яг та одоо эн чин бас эвгүй гараа шүү. Piastri бас үзчих гээд байна. Одоо өмнө нь яг Max тийм агрессив үйл хийдэг чинь дандаа нөгөө өөрөө онооны давуутай байсан учраас одоо болоодсэн шүү дээ. За чи над руу орж ирвэл хоёулаа хамт ингээ гарыг. Тэгээд би онооны илүүтэй учраас одоо Max дандаа ялгаа. Тэгсэн чинь одоо ингээд хойно үлдээд байгаа. Тэгээд миний анзаараад байгаагаар одоо хэрвээ Norris, Hamilton, Leclerc энэ чинь ер нь жоохон Max бууж өгөх маягтай шүү дээ. Одоо эргэлтэндээ тим гараад ирвэл за угаасаа Max дайрна. Тэгээд мөргөдөж жоохоор зүгээр ард нарт тийм үү. Дараагийн боломж гарна гэдэг дандаа нэг жоохон хүлээц. Тэгвэл Piastri бол шууд юу гэдэг ингээл тэр нь жоохон Max таалагдахгүй. Одоо яг таалагдахгүй хин цаашаа зүгээр жоохон юм хөдөлгөөж магадгүй гэж би боддог таахгүй. Тэр нь гоё баг. Trust-ын Piastri. Max яс цагнд болсон. Гэтэ инээтэй ингээл хоёлаа тийм болчихгоот хоёлаа райд ягаар те. Намайг ингэж гэж жоохон өгдөж чигээ хавлаад ээж авдаа хавлаад. Тэгсэн намайг ингэсэн. Инженерүүд чи өөрөө хэлсэн. Инженерүүд нь тэгэл хөрхөн андерсан ойлголаа. Бид нар чиний талтай нэгэл тэгэл гэдэгтэй бас их GP-г чинь сая бид тайлбар сонсдог шээ. Энэ ер нь сэтгэл зүйчээр бараг явуул болцсон юм байна дөө. Тэгээд одоо Max хэлж байгаа нь би чамаа зүгээр мэдээлэл өргөхөөр хэлж байгаа шүү. Бид 5 секундын торгуул авсан гэдэг. Өдөөс нь яг Max хэлсэн шүү дээ. Яагаад магад ч бид өөртөө коммент авахгүй ч хэлээ. No comment гэдэг. Би чамаас коммент хэлээгүй зүгээр би чамаа мэдээлэл гэсэн. Шууд их радиогоо ихсэн information гэсэн. Тэгснээр бид нэг 5 секунд мэл Max өөдсөн no comment Max no comment head down no comment. Тэгэл шууд дараал тэгэл нүгтэж нь байна. Тэгэл араас нь шууд одоо push хийгээл. Тий. Би бас тэгэхээр бас GP-тээр адилхан боох. GP бас тэрийг bullshit та. Тэр нь одоо санаарсан. Юу гэсэндээ хоорлоод байгаа вэ гэдгийг бас андарсан байхгүй. Тэр яг одоо Red Bull яг өөрснийх нь зөвийг батлах гэдэг байгаа нэр нэг арай урд байсан гэдэг байгаа шүү дээ. Яг урд байсан нь үнэн байж болно. Гэхдээ хичнээн урд байлаа гээд нэг тэр эргэлтэндээ орж чадахгүй л тэгэл урд гэж үзэхгүй гэдэг байна. Тэрнээс одоо хинч зүгээр тоормсон дээр эргэж чадахгүй нэг дайрж орж ирэх ч минийх байсан гэдэг болно шүү дээ. Зүгээр одоо Max шиг. Яа Norris-ийн нэр чинь өмнө жил бас тэгээс тийм. Circuit of America дээр хоёр удаа гэж ороод тэгээд би урд байсан. Би дотор хэлсэн. Ингээл хэлдэг. Тэр шиг зүгээр дарааныхаа имэйл
Кристиан Хорнер ч гэсэн тэгж байгаа шүү дээ. Нэг ч над дараагийн удаа ойлгомжтой дахиад юм болно. Одоо Мексик дээр ч юм уу таан чи нэг ихний тим чи яг доллар талд ингээл адилхан ингээл яан шүү л гэдэг. Тэгэхэд өмнө чи юм болсон надад банк тийш тэ. Би энэ бодоод баг тэр чи яг уралдахын тулд биш зүгээр урд байхын тулд л ингээд нэг тим хийгээд тэр чи уралдаан биш байхгүй юу? Ер нь бол цаагаараа тий. Тэгэхээр л бүх шийдэл санагдаад байгаа л та. За яг тэгээд Макс нэг юм юу вэ тэ нөгөө Ferrari-гийн фэнэд нөгөө сүүлийн Бахрейны дараа Red Bull муу тэгэл нэг тэгсэн чи иш та нар болоогүй л энэ да. Нөгөө ягаад тийм хордон байж байгаад гин тийм удаа болж байгаа. Тэгэл нэстэ Red Bull гэл амар хүмүүс нөгөө Red Bull-ийн фэнэд стрессэд байсан чи иш хөрх юм. Дүн ийм жоох юм үзчихэд би чи ямарч байгаа маа болоогүй л энэ да. Наа чи зөндөө дэшэд очиж байна гэдэг. За эндээс тэгээд миний хаар бол юу байсан? Driver of the day Leclerc сэдвэрүү байсан. Тэгсэн чинь Max өгсөн шүү дээ. Нэр гараа дээр бас яриадсан шүү дээ. Антонелли яагаад авч үгээд. Тэгсэн чинь энэ фэнтези дээр Driver of the day оноо өгдөг чи энэ жилээс орсон юм уу та? Хүмүүс тэгээ хүн гол нөгөө фэнтезида байгаа хүнийг нөгөө Driver of the day ялуулах гэдэг амар хүмүүс өгөө саналыг ингээд яагаад байна гарч ирсэн л. Тэгээ минийхаар бол Leclerc байсан. Уралдааны Driver of the day. Минийхаар ч Leclerc байсан. Үнэхээр байж болох бүр Max тулгаж одоо үлээлтээ давуулан биелүүлсэн гэх юм уу? Leclerc-ийн бас сүүлийн нэг 2 үлрэл ганц бас нэг чадаад байгаа юм ерөөсө дуугаа менеж амар хийж байгаа. Ялангуяа medium zedмиг бол зүгээр л харж гончих шүү дээ. Сая 29 дээр хэвчсэн. 29 дээрээс тэр 24 дээр цонх нэгж болов. Үгүй бүр хардын 10 Max тий. Хардын цонх 20 дээр нэгж. Medium чинь бүр 15 маа. Тийш тий. Тэгсэн чинь тэр дуусж байгаа дугуун дээр тгсэр хамгийн урд нь. Тийм. Өөрийнхөө personal best-ийг хийгээд урд гараад нэг хэсэг юу шүү дээ. Fast авсан шүү дээ. Тий. Тэгээ яг сүүд нь Norris гарч ирээд авцсан бохоос. Тэрэн дээр харин нөгөө нэг яг энэ Dirty Air, Clean Air хоёроо чи харин ялгаа амар гарч урд байгаа болохоор байна. Тий. Тэгмүүд Piastri чинь Max-ыг дагаад тэгээ хурдан McLaren хүртэл ингээд зайн холдоодсон шүү дээ. Тэгээ PT хийх зөөр аргагүй бол undercut хийх зөөр аргагүй бол. Тэгэхээр бас Clean Air нийл давуу тал. Араас нь нэлээд ойрцсон. Тэгээ ер нь нэг рүү ороод нэгээс доошоо нэг хальт орж үзээл нэлээд хөөж байгаа. Тэгээ алдаад гэстэй 3.6 болтолтой шүү дээ. Зүгээр би дуугаа харилаад хооштой татчлаа да. За нэг ахс дээр юм 2 дээр барихантай гэсэн чинь бүр 3 руу явцсан. Энэ бас Piastri-ийн нэснэ тэгж яриадсан баха. Би ойртмор байна гэдэг. Тийм дээр ойртмор байна. Би яг энэгээр ингэ явчих гээд. Тий, нөгөө Norris урталт нь байсан шүү дээ. Тий. Дуус элээгүү. Тэгээ жоохон шахах ойрсон чинь тийм яах вэ би ингэ байж. За тэгээд Leclerc тэр нөгөө урд байхдаа шин дугуйтай хүмүүсээс хурдан цаг хийгээд. Тэгээ багийнх нь this is very good. Юу гэдлээ эн чи яг гоё шүү гэдэг. Юу вэ тий. За тэгээд яг хоо сүлд хаард авчираад хийгээчсэн айгуу гоё явстай. Бисөө Russell чинь төрүүлж хаард хэлв. Тэгсэн. Тий. Тэгээд Leclerc нөгөө хамгийн сүүл баг хамгийн дугууны давуу талтай Leclerc үлдсэн шүү дээ. Шинэ хардтай. Бүр сүүлд Norris-ийн medium лээсэн тий. Тэр хоёр л хойноос нь гүйцэдсэн. Тэн дээр Norris дээр бас би тэгж бодод байгаа юм. Бас ингээд хэрэгтэй үедээ нэг гоё яа тэгвэл нэмчээл тэгэл ерөнхийдөө нэг айгуу гоё цагаа бариадсэн юм шиг Leclerc. Яг нэг тойрог дээр ингээд хасах гэл 1 секунд ингээд Norris ортоод шүү дээ. Тэгээ жоох ойртоод ирсэн чинь эргээд Leclerc хасах 0.1-ээр буцаал холдоол. Тэрэн дээр бас айгуу гоё юу байсан баг. Тийм байсан. Тэгээ нөгөө хайрлангаа батарейгаа цуглуулаад. Тэрэн дэхтэй бас нөгөө нэг юунууд бас нөлөөсөн баха нөгөө нэг тойрогдож байгаа хүмүүс. Тийм дундуур нь бас ордог. Piastri-аас нэр уурлаад тээ. Come on надаас хадаад хурдан холдоод өгөөч гэх. Тэгээд тэр нөгөө Norris-ийн нэг амар ойртдаг дээр чинь Leclerc бас амар олон гай болоод. Тэгээд дараагийнх дээр Norris тэдрээд нь бас гай болоод тэгээд Leclerc дахиад жоохон холдоод гэсэн. Яг сүүл тэгээд би бас айжсэн шүү. Ороод ирсэн. Leclerc нь эхний чинь гүцээд, Russell чинь гүцээд баг 4 секунд гүцсэн баг.
Тэгээ 42 маярч лүү. Ториг 8 торигт томтоо. Тэгэл за нэг тойрог дээр нэг гэдэг чинь за нэг сүүлийн 3 морд дээр лалцаал нэг хамгаалж угаалал гүдэж өгсөж. Юу нэг тойрол панк гэл 1.1 болчтой. Би бүр ёо өө арай цагч ажиллаж байгаа. Тэгэл за нэг анхны поз авах нь тэгсч бүр Норрис бүр нисээд идэг шүү. Ёо бүр ямар сони бэ. Норрисийн стоорт оролцсон. Үнэхээр оролцсон. Сая гэхдээ яг хардтек хүмүүс айгуу сайн ихсэн тий. Тэглээ тий. Нэг тийм ялгаа байхгүй одоо дугууны ялгаа гахгүйгээр амар улдж эхэлсэн. Тэгээд тэрнийг ачаарч гисэн нэлээд байраа барьж үлдээ сүултээ нөхөөд тэгээ медиумтайгаа нэлээд савралт нэлээд урагшлаа шүү. 4 рүү орно чинь 6 байр урагшсан. Энэ бас юу яасан бэ лээ? Нодон чин жида чин бараг л хүчээр нэг дугуй солилж молилж ингээ бараг л нэг дугуугаар жижиг гээд явах гэдсэн. Тэгээд энэ жил арай нэг зөөлөн дугуйнаар авчихсан юм байна. Таван мөрчлөөл ялгаагүй ингээл мэзмэр гүрэлгээд. Тэр нэг альбом билүү те 50 тойроод сүүлийн тойрог дээр те дугуйгаас солих байдаг те. Салхаа зөр харагдаад солж хэлээд байдаг чинь. Шүү дээ. Тэгээ одоо Майами дээрээс яг энэ дугуйнд очих юм бэлээ. Бас өнгөрсөн жилээс 6 нэрх баха. Өнгөрсөн жилээс ахаад доошлж байгаа юм бэл. Майами дээр 6-гаар зөөлхөн болгосон. Юм сайжрах ч бас заримдаа хэцүү л юм те. Дугууны чанар сайжраад зам нь гоё болчихоор ингээд уралдаан мохоолч. Уралдаан сонирхолтой болоод. За тэгвэл Леклерээсээ явуулаад Ландор очих уу. За тэгье. Ландо бас түрүү яриалсан гоё уралдсан гэд. Энэ дээр бас тэгтээ нэг юм нөгөө нэг юу эс штэ. Хамилтон Ландог нэг 2 удаа буцааж гүйцсэн штэ. Тэгж заваараагүй бол Леклер подиум алдах байсан байл шүү. Магадгүй. Тэгж яриад лээ. Тэгэл бас дахиад нөгөө нэг өнөхөл Ландогийн юу гарч иж байгаа байхгүй. Нэг тэр хүлээхгүй байгаа байдал нь. Тэр чинь нэг өмнө Макс хин дээр 40-ны тоглолцсон. Тэгээ Макс Хамилтон 40-ны тоглолцсон. Хамилтон тэрийг мэдж байгаа ш. Эхнийх дээр нь тавьж өглөө араас нь дээрээс явлаад шулан дээр гүйцлээ. 2-2 удаад 2 тойрог тэгжиж тэгээд нэг юм сүулт нь заа биш юм байна гэж ухаарч иж ард нь хэлж байгаа. Би бүр энэ дахиад 3 дахь цар ингээ үзэж байгаа. Тэр инженер нь хэлсэн шүү дээ бүр тий. За Strat 8 play the game гэд. Тий тэгж чи жоохон бодолтой өгшөө. Шууд хийчихгүй тий шууд хэлж чадахгүй. Наач тэгээд байна play the game Lando эцэгээ гэдгсэн чинь тэгээд яг тэрэн дээр яасан шүү дээ. Тэгтээ яахтай тэгэл туршлагаараа Хамилтон 2 удаа хөөхдөг дөнгөстэй. Тэр нөгөө нэг түрүүн яриадсан чинь Хамилтон ч яг энэ л юм баггүй. Нөгөө сайенсаас ялгаа давуу тал гэдэг чиг энэ баггүй. Сайенс магадгүй хамгаалагч үзэж байгаа зүгээр ингээл яриасаа алдаал явчих гэсэн баг. Хамгаалж байгаа дөө. Тий хамгаалж агаад хэн бол зүгээр come on or гэл. Тэнгүүд араас нь пак гэлж ихж байгаа л ахаад. Эхлээд нэг ихэд гоё харагдал те. Үу гэл 2 дахь байсан чи Fool me once shame on you. Fool me twice. Тийм баса. Тэрэн дээр чи Макс Хамилтон яг mind game хийж байгаа. Оноос мөрөгдөж те. Мөрөгдөж те. Тэгээ 2 дахь дээр нь бас Норрисыг бас айхтар буруутах аргагүй юм шиг Хамилтон нэг амар торомжилсан шүү те. Яг зураасны өмнө те. Тэгээ баг мөрөх гэж байгаа тэгээд аргагүй ирэхэнд урд дурнаар л те. Гүйтсэн. Гэтэ тэр торомжтойг бас бодох хэрэгтэй байхгүй. Намайг сая өмнө дахиад мань юу ах гэдэг даа. Доороос нь хэвсэн татах гэдэг даа гэдэг мэдэх хэрэгтэй. За Норрис юун дээр уралдаан дуусны дараа хүмүүс аягүй хөшөмжилсэн лээ л дээ. Норрис юу? Тий. Норрис ингээд авраг авах гад байгаа бол энэ янзаараа цааш явахгүй. Хизээч ардаас хүн гой гүйц төрүүлж ин тэ гой юм чи лаг байна. Ардаас гүйцж явж байгаа хүн хизээч авраг авахгүй шүү гэдэг. Чи дандаа урд байж иж оноогоо авч иж авраг болно гэхээс яг чи 3-аас эхэлчихэд магадгүй гүйц төрүүлээд урд нь ороод хизээч тийм байхгүй шүү. Баян тийм гэж байна. Тэр нь систем нэг удаа ингээд гоё тэ болно дараагийн удаа болохгүй. Тийм учраас ингэж одоо оноо дими яддаг. Одооноос болохгүй бол тэгээд хоцроо шүү, хожимдын шүү л гэсэн. Тэрнийхэн горонцоодоо гарч ирэл Пиастри лугаар авчлаа шүү дээ. Тэглээ. Пиастри нэг уралдаан дээр л Австрал дээр л 9 дорлоо, 8 дорлоо. Тэ. Нэг хамаас гардгаас алдаа гардаг. Тэгээд сандаа пи авчлаа шүү дээ. Тэгэл энэ 3 1 1 2 авсан тий. Тэрийг алдаагүй одоо бүр баг тасраа алгаад шүү дээ. Норрисоос. Уулан тий. Тэнгуут гэхдээ бодохоор тэр алдааг бас Норрис ч гэсэн гаргасан шүү дээ. Яг үүндээ бол тэр уралдаан дээр тий.
Хоёулаа замаас гараад Piastri жоох илүү гарцсан болохоор жац те. Тэгэхээр алдааны харьцаа бол бас нэлээ арай л харьцан байна те. Уул нь бол Norris бол яг ингээд яг энэ машинтайгаа хамгийн урд нисгэж байгаа шүү дээ. Яг одоо л үнхээр гүцдэггүй шүү дээ. Зүгээр өөрөө л жоохон юу яач чадах болохоос ш. Norris өнгөрсөн жил хөөх юм наах удаа гэдсэн чинь зүгээр л өөр Norris өөрөөр л байгаа. Тэр харж байна баг. Өнгөрсөн жил яг тэгэхээр яг анх удаа болохоор өөрөө ч мэдээгүй нэг амар тийм дарамт авахгүй байж байгаа сүүл дарамт авсан. Одоо болохоор энэ жил шууд улирал ихнээс дарамттай эхэлчихмүүд бүр нөгөө нэг за өнгөрсөн жилийнхаа гаргаж чадахгүй гэсэн дарамт илүү их нэмэгдэж байгаа. Гэтээс юу бас нөлөөлж байгаа хаа нөгөө нэг улирал эхлэнгүүт машин угаасаа бусдаас илүү байна гэд илүү байгаа юм чинь би бараг л гэдэг тиймэрхүү бодцох. Тэгсэн чинь ингээл юм болохгүй ингээл нэг жоох алдаа гаргаал нэг өөр төрлийн дарамтаараа тэгсэн чинь харин нэг өөр юм дарамт ороод ирчих. Бас бодоогүй дарамт. Эцгийг дарамт ирсэн. Зя. Орчлоо гэсэн магтаа. Red Bull ч нэг шинэ нэхлээд хоёр дахь улиралтай бүр алаа үсттэй. DRS ерөөсөө DRS нэгдээл бүгдийг гүйцэтгэрлээд ерөөсөө. DRS нэгсэн чи бараг 20 км/цаг мөгөл. Юу нисэдс. Тий, бүр ерөөсөө ямар ч ард байсан үнийг ерөөсөө хоёлаа л бараг 10-аас ихсэн ч гү нэгтэр оцсон юм. Бараг л чао гэж гараад. Яг тэр шиг зүгээр яг McLaren team байгуут нь Lando зүгээр за тэр шиг байх хэрэгтэй байна. Тэр Red Bull тэр айгу өндөр шаардлага тавиад тэр өндөр хөл байх хэрэгтэй байна ерөөсөө бүх боломж дээр ерөөсөө дайрж ороод үзээлдэг тэгээд. Гэтэ яг бас би бас гэж боддог. Энэ нэр чинь нөгөө багаас найдалсан шүү дээ. Тэгмээд яг нөгөө хамт орлож исэн багийн 4 удаагийн авраг болцсон. За яг чи сая ингээд construction авлаа те. Тэгтэл одоо машин чиндээ одоо яг хамгийн урд байна чи одоо л авах цаг гэрэнгүүд яг л хэцүү байгаа хэл та. Тэнгүүд яг нөгөө нэг найз нь бас ингээд шоор хагаад. Яг үзэж чигээ. Чи дөрөв авчаад байж дээ. Тэгээд нөгөө эсвэл бас юу байж магадгүй те нөгөө Red Bull чи одоо нөгөө ийм аврагын төлөө үзчихсэн заваан туршлага одоо их байгаа шүү дээ Mercedes олон жил үзсэн. Тэгээд одоо жоохон тийм нөгөө муухай юмнуудаа гаргаж ирээд нөгөө хэвлэлээр бас тай өрнүүлээдсэн шүү дээ. Max ч одоо би McLaren-д байсан бол миний эдгээр намайг харахчгүй би алга болно гэдэг. Тэгсэн чинь буцаагаад Norris чи welcome шүү хурж ирээд манай машиныг унж үз. Тийм чиний ярьж байгаа шиг амархан биш гээл. Тэгсэн чинь Андре Стелла одоо Max тэгж хэлж байгаа нь би одоо Red Bull-ийн үйлдвэр ажилтны өмнөөс одоо би ингээд ичж чинь гэх те одоо багийнх нь жолооч ингээ өөрийнхөө биш тэгж муулахтай яахантай гэх те яг тэр дайнд бас жоохон ингээд бас толгой нь явчаад иж бас магадгүй л те Norris уусаа ингээд дайрдгаар алдартай шүү дээ бенз рүү ч нэг дайржсэн шүү те би Hamilton-гийн хооронд энэ бензтэйсэн аль дээр авраг болцсон байгаа гэл 21 он дайржлээсэн тэгж байгаа л тэгэл урд нь орцсон Red Bull-ийн номон дотрыг заван юм их байгаа те тэрийг одоо л бүрэн гаргаж иргүүл байгаа шүү дээ ер нь бол. Бэлтцсэн юм байгаалах гэж байна. Тий. Mercedes нөгөө purpose хийгээл ихсэн чинь тэгвэл машинаар заслалтаа гэж тий. Амар дайрдаг гэсэн тий. Дөрмөө өөрчлөе гэсэн чинь fix your fucking car. Ямар асуудал байгаа вэ гээл. Окей. За дараагийн баг руу явах уу? За Norris дээр босоо баха тий. Тий ганаа нэг хитэн гоё юм хэлэхгүй л. Одоо кармага хүн өөрөө одоо юу болоод шүү чи. Эсрэг одоо нэг үзэн яддаг болоод шүү. Ландо ч сүүлд бас PT-ч гарч ирсэн. PT хийхдээ ч алдаа гаргах шахсан. PT-с гарахтаа ч алдаа гаргахаас аз болж харин торгуулаагүй. Торгуулсан бол тэгээд бас л одоо бас нөгөө дарамт гэсэн тийм дарамт гэсэн дөрөвт орохгүй хоошоо орно тэгэл асуудал жоох их л байна. Гэтэ энэ надад хизээ зэгдэх юм байгаа. Засчиг авраг авч чадах уу? Дараагийн одоо 2-3 уралдаан дээр одоо Piastri-ийн хуурд орохгүй л одоо ард орчих юм бол одоо McLaren шууд за Piastri-г 1-2 гэдэг. 1-2 ойлгомжтой Piastri-га яваад эхлүүл тэгэл ландад улам хэцүү болох байх та. Нэр тэгтээ бас ингэсэн. Piastri-г сая авраг авахуулах нь угаасаа Norris-ыг зөөлөсч авсан л гэдэг. Угаасаа Norris-ыг Piastri-г жоохон урагшин төлөхөө жоохон Max Sax барих гэсэн юм уу та. Бас нэг тийм хүн тактик яваад тэгээд Norris-ыг за юу яа. Чи хашаа ороод юу яа. Piastri-г урагшаа гаргах гэд нэг жоохон нэг юуг нь дөртөө юм байхгүй болохгүй юм. Нэг жоохон тийм хүн баг юм явсан юм шиг л шүү дээ. Тэр л ойлгомжтой байх тий. Яг хизээ юу орох морох бас юу бэ. Norris төшөө бас хаад дээр явах боломж байсан юм шиг үгүй. Тийм. Бас ингээ сунгаад байсан. Тэгэл яхаа сонголт хийгээл за Piastri-га гээл сонгосон юм шиг. Юун дээр бас тэгвчсэн байсан те. Энэ урлан дээр л тийм болох л та. Norris-ийн золиос чих машиныг
Тэгтээ Norris-ийн юугаар Piastri төрүүллээ гэх. Багийн одоо максимайз те McLaren-ы хувьд одоо хамгийн их оноо авах зөв шийдвэрэн дэлсэн баг те. Тэр нөгөө бас нэг хэрүүл болоод байгаа те үзэгчтэй тайлбарлал үзэг юм байвал Norris-ийн тэр битлээ нэг зэт дээр яг юу болсон. Тэр ордог шүү. Окей гардаг дээр одоо нөгөө торох байсан уу торохгүй байсан уу яриад байгаа шүү дээ. Тий одоо тэр гарахтаа бол юу л юм шүү. Тэ миний бол ойлгосноо тэр зураас нь бол хурж болохгүй л юм шүү. Тайлбарлагч хэлснээр чинь зураас нь ерөөсө хурж болдгоо гэдгсэн манай он дээгүр нь гараад явцсан. Тэгээ одоо яагаад торгоогүй. Тэгээд нилээ ярил тэний торгоод энийн торгодгүй. Дахиад нэг одоо FIA-гийн драма үүсгэх ойрхон байлгах га тий. Norris торгочих юм бол бас хэцүү шүү дээ тэр чинь. Үзэгчтэй хэлэхэд юу байгаа ингээд зам явж хагаад фитнес гарч байгаа хүн байгаа. Тэнгүүт энэ фитнес гарч байгаа зам үндсэн замтай нийлэхдээ ингээд зураас байгаа. Тэрэндээ шулуун зураас. Тэнгүүт дөрвөн дээр болохоор ганагийн хэлж байгаагаар хурж болохгүй ч юм уу хитэрч болохгүй ч юм нэг тийм үг. Тэрэн дээр нь л ингээд багууд тоглолт хийгээд. Тий. Тэгээд энэ өөрөө түрүүн ярьжсэн да трак болгон дээр бас жоохон өөр тайлбарлагддаг. Тэ. Ярин тийм шүү. Зарим нөгөө нэг замууд нарийнхан тэгээ шууд эргэлт ирдэг ч юм уу. Тийм болохоор угаасаа тэр давж иж нөгөө эргэлтэндээ орох учраас бас давхар зөвшөөрдөг ч юм уу. Яг тэрэн дээр ингээ жоохон ойлгомжгүй юм болчоод. Тэгээд саяны уралдаан дээр бол Norris ялчгүй дээр нь явсан те. Тэг хүртэл явсан. Тэгсэн мөртлөө торгол. Тэ. Хэрвээ торгол өгөхөөс нь энэ 10 секундэд болчихсон. Нэлээд хүн торгол. Бүр 10 stop and go юм биш үү? Тий. Заавал орж дараа нэмж биш. Заавал орж явах хэрэгтэй. Тэр чинь дор иж 30 секунд. 30 секунд 2 секунд гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ яагаад ийм хүн торгол байдаг гэхээр Питес гарч байгаа машин аваар их аюултай гэдэг учраас энэ дүрэн бол айгүй чанга дүрэн гэж уулна үзээд байгаа. Гэхдээ ингээд заримдаа ингээд торгоолгүй явчихад байгаа. Ер нь яг торгуулийг тэр тухайн үеийнхэн тий торгуул өгж байгаа хүмүүс тухайн үеийн сэтгэл зүйн байдал тий уралдааны явц хүмүүсийн байрал мэрэл бүх юмыг харж байгаа тэр нь яваад байгаа юм шиг харагдаад байгаа. Хүмүүс нь ер нь тэгж яриад байгаа. Гаднаас нь зүгээр яг хардахад те хардаад харахад яг тэгээд байгаа юм шиг. Надаа энэ дээр яг түрүүний юу шиг гоё тайлбарлахад гоё санагдаад байгаа. Хөлбөмбөг бүгдээр бөмбөг зураасаа бүр 100% бүрэн давжиж гадаа гэж тооцдог. Сакс бол бөмбөг юм уу хөлөөрөө зураснаар гიშгэд гадаа гэж тооцдог. Яг энэ л хоёр ялгаа байгаа. Тэгээ ланда бол зураасыг даваагүй гэхдээ зураас нь дээгүүр явж байгаа юм тийм. Тэнгүүт нь за окей гэд ингээд байгаа юм шиг. Тэнгүүт түрүү хоёлаа гурал харсд те бас ингээд өмнө жилүүд яаж исэн бэ гэдэг. Тэнгүүт яг ингээд өөр бүгд. Тий бас яг гიშгэд гинэ. Дээгүүр нь даваад Хамилтон чинь торгуул авцсан биз те. Тэгэхээр бас ингээд авцсан гэсэн. Бас нөгөө юу боллоо штэ нөгөө ордог дээр бас хэрүүл болдоо штэ тий яг ингээд орох гэжсэн аут гэсэн чинь зураас давж гараад хүмүүс торгуулдаг тий тэнгууд яг нэг хоёрлаа уралдаад нэгнийгээ гүйцэж жагаад явахтаа бас тэр зураас руу ороод оож гараад давдаг бас торгуулууд байдаг яг энэ ландогийн болсон шиг дуугаас олчоод буцаа зам руугаа нийлэхдээ яг хурдан гарчвал давуу ч юм уу те яг буцаад гарахт нэг уралдаж байгаа хүн байвал тэр хүний хурд нь гарчих гад янз бүрийн тийм оролдлогод хийхээс л ер нь сэргийлээ тэр нэг зураас байгаа ш те. Тийм болсон. Гэхдээ тэрний үр дүн тэгэл хэрүүл болол өнгөрөх юм шиг нэ. Дараагийн бас хэрүүлийн нэг сэдв айлын бололт юм шиг нэ. Хадгалчи гэдэг за ингэсэн ши танах гэн. За манайх торгуулаагүй танах торгуулсан. За уралдаан ер нь яг хөө тэр ихний эргэлт энэ хитэн драмагаас бусдаар нэг айхтар сонирхолтой юм болоо тийм. Дундуур халтуг хийсэн мэл. Эксэрсэн чинь дуусчихсан баг. За юун дээр болохоор Mercedes Russell болохоор юу яасан бэ л дээ. Ерөөсө дугуйн халаар юус явахгүйсэн гэдэг. Уул нь бол 3-аас ихсэн те. 3-д ч явж исэн. Тэгээ яалтч гараас Leclerc Norris энэ ирээд зүгээр л хажуун гараа авчихсан. Тэгээ ерөөсө дугуйн халаар те. Дугуйн халаад ирсэн явахгүйсэн байна. Өөрөө нөгөө уралдааны дараа хөөрхөн ярьсан шүү дээ. Ингээд би уг нь ихтгэд тэр хоёр араас жоох хөөжсөн. Verstappen Piastri хоёр араас би ингээд нэг юм hanging by the thread гэсэн. Яг нэг уцснаас зулгаацсан шиг ингээд уг нь дагж ирсэн. Тэгээ жоохон дагсан ч угаасаа дагж чадахгүй болсон гэдэг. Миний уртлын дугуй байхгүй болсон.
Тэгээ дугуй нь юу яагаад гэсэн бэ? Тэт их нэг цэврүүд идсэн юм байна. Халаад. Талаа. Тэгээ нэг өмнөх жилүүдийнхээс энэ жилийн өдөр нь жоохон халуун байсан юм шиг. Тэгээд зам нь илүү халуун болцсон. Тэгээ яг нэг зарим багуудад тэр нь яриа хүнд тусаад шинэ бензд. Тэгээд цэврүүтэд ирэхлээр нөгөө чи халаад ирэхлээр хагараад тэгээ нэг юу болоод ингээд хүндийн нүх үзээ зай үзээд тэгээ машин нэг грип байхгүй болчиход жоохон хийргээд их маш. Тиймэрхүү юм болсон юм шиг лээ. Тийм ээ. Тэгвэл Антонелли бас уралдааны дараа тэгчихсэн байхгүй. Бид нар практис дээр медиумыг одоо ингэж практис дээр ажиллаж ирснээс өөр ажиллаад байна. Одоо бидний дугуйг ингээд практис дээр туршаад үзсэн чинь за ийм юм гээд нэг ойлголттой уралдаан руу орсон чинь арай өөр. Уртлын дугуй ингээд практис байснаас шал өөр илэгдээд, хурдан илэгдээд байсан. Тэгээ яалт чи өдөр оройн туршилт болохоор тэгсэн гэж бид нар таамаглаж байна. Гэхдээ ер нь бол бид нар тэр төсөөл одоо буруу хийсэн байлаа гэж. Тэгэхээр илүү халуун байсан. Тэгээд дөрт ярьт яваад тахлаар тэгээд тэр нь илүү хийлэгтэй. Тэрийг ч одоо практис дээр ч мараг нэг хэцүү шүү дээ. Зэмлэн шиг хэцүү шүү дээ. За тийм байна. За Hamilton эсвэл Williams. За Hamilton дээр юм болоогүй. Тэгээд түрүүн тий. Тэг яг угаасаа машин болохгүй өөрөө машинтайгаа одоо нэг болж чадахгүй л байгаа даа. Тэгэл угаасаа ямар хазаараа тэгэл 7 тэгэхээр 7 болтол. Туршлага байгаа тул та. Тий бас. Тий туршлага нуурс араас нь цуцаагаад. Тий. Тэрийг аварчиж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд бас нэг 2 тойрог шүү дээ. 13-аас 15 дэрэг үүсгэдэг. Чаас хөөрхөн цаг алж 1 секунд л болж байгаа шүү дээ. Тэгээд тэр секунд байхад л болж байгаа тийм. Тэгэхээр ч бас нүдэн тарагдаж гарт ирэхгүй ч гэсэн ингээд 3 оноо багтаа илүү авчирч байгаа. Тий. Тэр хийсэн үйлдэлээрээ өөр нэг 7-аас 7 дууссан ч нэг одоо онцгийн байхгүй. Бүр унтсан байлээ хөрх тэр уралдааны дараа ярьлаа гэсэн сүүлдээ асууж байгаа сурвалжлагч нь өрөвдөд за одоо ингээд ихт яг ингээд 1-7 хоногийн амралт авна шүү дээ та тэрэн дээр одоо ингээд за өөр дээр ажиллах цаг гараад улам ингээ хүчтэй орж ирэх юм шиг те гэмээр нэг гэсэн чи аас яг эргээр харуул бас тийм байж болох юм. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Харин нэлээд даун болцсон маш шүү. Өссөн ярьсан сонсч бас гайхаад. Тэр чсэн тэгслээ л дээ. Угаасаа одоо байгаа машинаас энэс дэше явахгүй. Бүр энэ бол зүгээр максимум байна. Сая бол зүгээр ялчгүй экслерэн тэр нэг дуугаас үнэхээр сайн менежмент хийсэн тулдаа 3 дуу орж ирлээ шүү дээ. Тэр рас дээр нэмээд нуусан тулдаа. Тий, би эсрэгээрээ харин яхаа очиж өстой лай болсон. Энэ чигээрээ байхаар гэж. За яг хөө сүүлийн сэдв юм да уралдааны Williams-ийн friendship тестаа. Эндэгтэй бас юу шүү дээ нөө нэг science-ийн бас нэг хийдэг гоё юм шүү дээ. Өмнө яга бас Leclerc-ийг татчих авчирсан. Биш хамгаалж та. Тийм Perez-ийг татаж оруулж ирж дээрээс нь авчираад байсан биз. Тэгээд Norris-аас хамгаалаад лөө Russell-аас хамгаалж. Perez DRS ороод ирлээ гэсэн жок. Yes, that is intentional. Адбар гэсэн ба өгшөө мэдж байгаа гэдэг. Нэрээ тэгсэн тийм. Бендэс нөгөө оногийн салах гад Perez-ийг наашин татчих. Бендэс хэрвээ нэг гүцчих юм бол өөрөө гүцчих гэдэг. Бендэс ардын талаар ч юм бол гүцчихгүйсэн шүү дээ. Тэгээ дундаа заавал хүн байх гад. За энэ удаа бол яг тийм басан. Тэ. Хажаар нэлээд пейс хурдтай байсан араас орж ирж байсан учраас албанаа авах гад тий. Албанаа авах гад жоохон дээрээс орлоод өгч гэсэн. Окей. Альбом одоо хажаар 10 дугаар байранд оржсэн тий шинэ дугуйтай. Альбом болохоор 9 дугаар байранд багийнх нь анд Sainz 8 дугаар байранд явж исэн. Тэгээд аюул юу байсан бэ гэхээр хажаар шинэ дугуйтай mediumтэй хоёр Williams хоёлаа hardтай. Тэгээд хэрвээ нэг-нэгээр нь дайр давтлуул те зөвхөн сугалт юм уу те нэг-нэгээр нь дайрах бол хоёуланг нь гүйцээд 8-д орох боломжтой байсан. Тэрнээс эргэлээд өөрөө Sainz чинь Hamilton-аас 30 секундчлэн нийл авсан. Угаасаа урагшаа пуш их ямарч утга байхгүй байсан. Тэнгууд баг нь за жоохон хоошоо суугаад Sainz-ийг Albon 1 секундын дотор оруулаад DRS өнгөта байгаа бүх бейс ашиглаад. Тэгээд DRS-ын богоон өсгсөн те. Горуулаа. Чүү гэж зүгээр араасаа
Тэ өөрөө нэг угаасаа урд нь 20 эдэн секунд том зай боллоо. Тэгэл нэрээ яг ерөөсөө цэвэр агартай. Тий. Альбоныга чирээд өгдсөн. Тэгээ энийг юу юм бэл ч тээ. Альбом бас яагаад л л тээ. Энэ бол яг бид нар яг шууд бодж олсон юм шээ. Өмнө ярьжсэн тий. Яг ийм нөхцөл байдал үүснэ гэдэг ярьсан байсан гэсэн. Гэтэ Газли дээр гэж жишээлбэл Газли ер нь бол race space хурдан байж магадгүй гэж таамагласан. Тэгээ бид багаараа Газлигээ хэрвээ урд ингээ гарч ир чадах юм бол яг иймэрхүү тактик ашиглана шүү гэж ярьж байгаад гарч ирсэн мэлээ. Тэгээд нөхөрлөлийн хүчээр 8-9-р байрнарсан. За нөгөө талаас хажаар өөрөө угаасаа оноо авна гэж юусэн бодоогүй юм бэл. Яг нүн лоус 10 секунд торгоолоо манай пүг орсон. Тийм бэл. Тэгээ яг энэ нэр дээр угаасаа тэгэл яах вэ бах та. Тэгэл угаасаа дээрээс богонд орсон болохоор угаасаа ямар шанс байхгүй л. Рейсэн бус гэхдээ дараа нь яах вэ? Тэ тэр улирлын нэг ихний дөрөв дээр нэг амар байсан машин дээр оноо тултал авч чадаагүй тэгээд. Одоо ингээд хоошоо суугаад эхэлчихсэн. Одоо нөгөөдөл нь гүйцэж эхэлж байгаа. Тэгэхээр тэгэл одоо нүд туруу. Гэтэ энэ дунд баг гэхдээ гоё байна тий. Williams хаас бүр ингээд 2-3 оны зэрэгтэй. Тий. Бүр нэг оноо хүртэл авирж байгаа тий. Альпин сүлд орж ирэл, Альпины Газли чирэл, Сабраас бусд нь л бараг тэгэл. Тий. Хүзээтэй юм шүү. Сабрт Хülkenberg-ийн хаяа нэг тийм жоохон нэг ганцны мандаа авал. За Williams 25, Haas 20, Aston Martin 10, Racing Bull 8, Alpine 6, Gig Sauber 6. Гоё. Тий. Одоо эндээс нэг Aston Martin нэг жоохон дээшлээд өгчүүл. Alpine бол оноо авах хаа. Racing Bull бас нэг ганц хоёр гээл авах тий. Тий. Харин түрүүний яг хэлснээр Racing Bull одоо баг тэр Haas Williams-тэй үзэхээр тэр хавцаа байж явах уг нь боломж байсан надад санагдаад 2-3 руу ороод байгаад гэж тий. Цунотоо хин хоёр тийм шүү дээ. Тэрэн дээр аль нь оноо авах шүү дээ. Тий. Тэгэхээр тийм боломж бас байсан. Aston Martin бол одоо эндээс уруудах уу? Харин дээшлэх юм шиг. Одоо Adrian зөвхөн 26 онд л хаач байсан. Тийм гэсэн. Тэгээ Алонсо ч 26 оны машины унаад зчихсэн тийм. Тэрнээс өмнө аниулчихгүйсэн. Багийн стендингс бол юм жолоочийн стендингсээр Оскар Пиастри, Марк Вебрээс хойш анх удаага жолоочийн юг тэргүүлж байгаа Австрали хүмүүс болж байгаа юм лээ. Тэгээд Пиастри ч өөр анх удаага тэргүүлж байгаа юм байна. 99 оноотой 3 дахь хөлөрлөн ч тийм. Тийм 3 дахь хөлөрлөлөө чемпионшип тэргүүлж байгаа. Яаж Альпинд орчоогүй юм те? Яа. Тэр тэгтээс амар тий. Альпин ч амар зарлал манай Пиастри шинэ хэсгэж Пиастрижээс нүүд нараас нь Чанар яагаад над тэрэг үгүй. Тэр бас амар кино шиг юм л тий. Тэгээ шууд зургийн тавьснаа заа ингээ эр хөлдрөл манахаас Пиастри оролтно гэсэн чинь зөрүүлээ твиттэй. Минь надад хэлэлгүйгээр Альпин ийм мэдээлэл оруулсан байна. Энэ худлаа шүү. Би Альпинд оролдохгүй. Яа. Тэгсэн Зак Браунд гэсэн баг. Одоо яг пост өгье. Тэгээ тэр нь бол одоо ингээд гайхамшигтай зөв шийдвэр. Нүдэ босч идэв. Нэг нь 6 оноотой, нэг нь ингээд хавраагаар явж байна. Хоёрдугаар нь Ландо Норрис 89 оноотой 10 оны хойно багийн хамтрагч. Макс Верстаппен 87 оноотой 3-дугаар байранд 12 онооны хойно гэсэн үг те Пиастригаас. Жорж Рассел 73. За тэгэл доош унжинда. Шарл Леклерк 47. Кими Антонелли 38, Хамилтон 31, Александр Альбон 20 оноотой. Эхний 8 байр явж байна. Кими ихтэй сайн юм ба тий. Бас би Кими гэрс ингэж бодог. Бас нэг фейлдэл, бас нэг жоох алдаа гаргаал, нэг хойшоо унаал, нэг оноо алдаал гэх юм бол ерөөсөө Раслийнхаа өнөөс үзээд шүү. Тэв хий багтай тий. Төрүүлж нэг pre-practice дээр журалдаад нэг Хамилтон машин явждаг лөө. Тэгсэн шүү дээ. Тийм шүү дээ. Гэсэн чинь хин нэлээ нэг яриадс. Кимид л яг хурд байгаа. Гэтэ тэр нэг юм нэг итерхий одоо яарад байгаа болохгүй л нэлээ олон биш. Сайн тэрийг яг засаад. Гэтэ бас одоо бодолтой одоо Хамилтон жишээ 40-тэй 90 хүн болцтой. Нөгөөдөл нь 27-30-тай бас нэг те нэг юу 18 хүүхэд байгаа. Тэр чинь тэр үедээ бас нэг муухагаар уралдах бас тийм арай суугаагүй байгаа. Тийм шүү дээ. Одоо муу санаасаа. Тийм муу санаа суугаагүй те туршлага байхгүй. Бас нэг юм лалж шүү дээ. Тэгэхэд одоо тий 2-3 жилийн дараа ихтэй авиралаад ирэх. Тэг баха.
Piastri юм 3 утга үлрэлтэрээ тий. Believe in Kimi. Trust in Kimi. Одоо жоохон өөрчлөлттэй. Тэр яг Mercedes яг сайн байж гайгүй байж чадах юм. Тий. Машины нүгэл тий. Байна. Нэр саяны уралдааны гэснээс юу санчлаа нэг багуудын юу байсан чинь Ferrari, Leclerc, Hamilton хоёр багийн нисгчээс хамгийн хоол маржинтай зөрүүтэй орж ирсэн. 30 секунд. Тэгээ Hamilton ч бас нэлээд сэтгэл тундаг. Бос багууд нь ингээл 20-10 секунд ингээд хоорондоо тийм. Одоо баринд орсондаас. Тэгвэл энэ хоёрын хоорондох зай нь. Тэгэхээр одоо нэг машин одоо ийм хоол үүдээ. Тэгэхээр тэгэл манай яг би машин ажилладаггүй ингээл. Унаад сэтгэлээр унаад байгаа юм шиг лээ. Нөгөө Монгол өгөөд чинь нөгөө юу лээ хамгийн ойрын чончин бол найз билээ нэг тэрэн шиг те хамгийн одоо ойрхон харьцуулагдах хүн ч та багийнхан чанд байна те нэг машин унж байгаа. Тэгээд тэрийгээ яахгүй болохоор тэгэл ойрхон байж болохоор юм. Перези авч ирсэн мэт тэр авч байгаа болоо. Тэ. Арай болог байгаа. Арай болог. Перез нэг 2 жил нохолчод ирдэг. Моха метрээс ирдэг л. За тийм байна. Ийм уралдаан дээр ийм оноо авсан байгаа бол одоо фэнтези дээр энэ жолоочт маань ямар оноо авсан байгаа вэ гэдгийг харъя те. За тэгээ. Тэгээ фэнтези руугаа шилжихээс өмнө манай үзэгчд лайк, share, subscribe тэгээд хэдүүлээ явахгүй 500 хүрнэ яаж игээд төлөө 500 хүргэцгээе. Цаашаа тэгээд тэр байтугай олон milestone те 1000 юу 2000 гэдэг явах хаа. Оноогоор 1000 ононд ойрцсон байлээ шүү 1000 гэснээс хүмүүстэй 900 хэд явж байгаа хүмүүс 900 эдэн оноор очсон байсан уу? Чи 1000 даваа. Давц 1000 тийш өөрийгөө л санаа. Trust in Piastri. Piastri гэсэн Casting 1013. Skybox 997. Preruk Motorsport 989. Тэгээд Tondo Mandai байж Teddy Bear 963. Йоо. Тэгээ RP Racing 943. За гана тэгээд Red Team 9-700-тай. Би 16-т. Nice. За Төвшин Баатраа нэг юм хэлье. Бити хүн копид одоо. Яг адилхан баг үү. Тэр яг адилхан баг үү шүү дээ. Ихтэй харсан. За Бахран дээр ганцаараа л алдсан байна гэж харсан чи. Вообще Сауди дээр тэгсэн чи яг адилхан оноотой байд. Ямар амар таараа гэсэн чи битэр чи хоёлаа Trust in Piastri баг байл шүү дээ. Яг өндөө хоёлаа Piastri итгэсэн хүмүүс юм лээ. Тэгвэл мөнгө нь чинийх бага юм шүү дээ. Тийм дээ. 1.2 Trust in Piastri 1.8 тийм шүү дээ. Би ч юун дээр нэг муу бизнес хийчлээ. Хүлкэн бэргдэггүй. Би бол Газли Санс хоёр дээр баг 6 халтсан шүү. Би энэ дүүханыг эхлээд аваад унахаар нь зараад тэгээ өсгүүд наваа. Тэгээ өсөөчгүй үгүй тэгээд яг тэр үнээрээ ч үлээ буцаага авсан. Тийм дүүхан дээр нэг алдагдaltaй ажилласан хаа. Тэгээд тэг санагдаад байна. За тийм байна. Одноо 28-д холон 26-д сувда байгаа юм. Та байхгүй хаа. Сувда яг одоо бага бүртлээд ор. Би тэр юу яриадсэн те нөгөө сая 100 амралтан дээр сувда гэж. Гинт марташ. Сувда гэж юм бэлээ. Ийм лээ. Та найз юм уу гэл. Нүгчгүй байгаас тэгэл. За. Байрны хайр өөрчлөгдөхгүй маа тий. Ганаа ч 9 яваад байгаас тий. Одоо ингээд нөгөө ерөнхийдөө юу л ашиглахгүй бол ерөнхийдөө ингээд нэг хүмүүс 8 хийж хүнээс салахгүй нэг бол чип ашиглахгүй бол ерөнхийдөө ингээд нэг тийм өсөрсөн хөдөлгөөнд орохгүй л байна. За prediction дээр чинь заяа нэр орсон байсан. Scuderia Zeka. За нийт таалтын хувьд 46%-тай. Teddy Bear 500-тай. 50%-тай. Тэгээ явж байгаа юм. Тэгээ Тэнгэр 3 дугаар харинд 600,001. Энэ нэр яа 600,000 нэр өгсөн бэ? Их сонирхолтой байна. Коммент дээр бичээрэй. Скол өсөх нь юу ааж юм болов?
Хуучин Nokia-гийн утсан дээр ч байдаг лээ. 6 дарахаар чи 6 0 ч 0 ч зааш. зааш тий. Нэг ч цэг. Цэг үстэй. Тийш тий. Тэгэхээр утгагүй л. Тэгвэл тэр биш юм байна. Код хэлэх гэдэг. За нэг иймэрхүү байна. За дараагийн уралдаан. Майами байгаа шүү дээ, Юу лээ? Үзэгсэн төгөлтөр бүрдсэн Майами арал. Дунд дээр юу гэдэг? Майами ч арал биш. Тэгээ тэр үед чи манаас тэгээд арал юм байх гэж боддог л шүү дээ. Ариун ягчи догсоосоо тий. Арал дээр очиж гоё байна. Ямар ч тач Хавай гэж байд юм байна. Майами гэж байд юм байна. Хоёр даад байгаа юм байна. За Майамигийн маань юу 2-7 хоногийн дараа болно тий. За тэгээ онцлох юм спринттэй уралдаан болно. Хагас өдөр нь богино хэмжээний уралдаантай 100 км-ийн. За тэгээд нэг онцлох юм болохоор Америкт ТВ-с хэлж байгаа. Азаас яваад одоо Америкт ТВ-рөө очиод тийм болохоор нилийн манайхаар бол шүн орой 10 цагаас уралдаанууд. Монгол жоохон хэцүү тий. Үүрийн 4 мөр. Тий айгүй өглөө шүү. Үүрийн 4-өөс уралдаантай. За тийм байна. Спринт бол яг шүн 12-аас тийм байна. За тэгээ өнгөрсөн жил бол ерөнхийдөө Ferrari Red Bull хоёрын л давмгаар өнгөрсөн юм байлээ. Max гээл. Энд дэр чинь юу яасан бэ? Ланд орсон юм. Эндээс Ланд орсон тийм. За юунаас нэхлэх үү? Quali эхлэх үү? Quali дээр бол Max аваад, Leclerc аваад, Sainz аваад, Perez гэдэг ихний дөрвөн Red Bull. За тэгээд уралдаан дээр бол Norris ороод Verstappen 2 орохтой бүр амар холорсон байна. Тэ 7 секундын зөрүүтэй. Одоо эндээс яг нөгөө нэг McLaren ялж гисэн тийм. Эхний үн дээр сэргэж байгаа тийм сэргэн манталт болоод. За тэгээ Verstappen, Leclerc, Perez, Sainz, Hamilton гэдэг дараалал орсон байна. Нөдлөн бас спринт байсан биз дээ. Тийм ээ. Спринтер Verstappen, Leclerc, Perez. Ricardo орж ирсэн биш үү? Racing Bull. Тийш тий. Тэгээд л бас яригдчих болоогүй юм байна. Тий. I never left. Тэсний уралдаан дээр байхгүй ч тийм. Тэгээ Перезиг бараг лайнаад чухам хөл буцаал Red Bull-д орох юм басан тэгээд. Сая тийм нэг Leclerc бас тэгээдсэн шүү дээ. Well done гэж. Thank you Brian. Тэгээд бас ингэж байна гэдэг тий. Тэгээ хин энийг ч жоолончлээ энэ тий. Энэ хоёрын яриаг сонсох нь хөгжилтэй. Яг Ferrari дотор яг энэ хоёрыг л гоё гэдэг. Боцоо. Бүр нөгөө юугаа нөгөө хүмүүсийн шоолоод байдаг нөгөө fully embrace хийсэн те нөгөө яг бидрийг угаасаа бүгд сонсож байгаа гэдэг. Тэгэл улам тэрэн дээр нь тоглоод маяглаад л штэ. Leclerc энэ жил бүр айгүй тийм саркастик болцсон л те радиогаараа. Тийм лээ те. Өмнө жил чи бүр өөлөөлээд гэсэн өөдөөс нь гомдлоо. Наа гэсэн одоо ингээл. Манай дэмжихгүй. Тэ тэгсэн чи одоо өөр зүгээр. Окей, thank you Brian. Зүрүүлээ дөр нөгөө дэлгэрээ зэгээд тэлцсэн шүү дээ. Хамилтныгаа нухатаа болоо сайн байна болоо. Тийм үү? Магадгүй бас. Ойрхон байх. Хамилтнаас жоо айжсэн тахалтаас ирээд гинт яачих вэ гээд. Piastri бас ярилцах хөртөд өгсөн шүү дээ. Усны юу ажиллаж байсан би ингээд сайн гэсэн. Нэг ч гэсэн юм ингээд дээшлээ сайжраад болчих ингээд ялаад байд юм байна. DC тоглоод яг тэрийг асуусан тий. Хэцүү уралдаан боллоо гэж энэ тэгээд тэгтээ усчин юмудаа л ажилласан биз дээ. Тэгэхээр арай гайгүй байсан нөгөө гэдгсэн чи. Азар өрн ажилласан авсан. За ингээд хүчтэй нотоор энэ удаагийнхын дугаарыг үгээр өндөрлүүлье да. Ингээд энэ болтлоо бидний таамтаас үзэгчтэй баярлаа. Тэгээд видео маань таалагдсан бол та лайк дараарай. Тэгээд бас нөгөө түрүүний одоо Max Norris-ийн тулаан дээр юу гэж бодож чинь те торгуул зүв байсан уу? Norris тэгээд тэр цагаан зураас торгуулсан байсан уу? Leclerc одоо таны driver of the day хэм бэ? Тэр бүгдийг харамгүй хаваалцаарай. Тийм комент бичээрэй. Бас уншихад бас гоё идэх шүү гэж те. Тийм. За ингээд юу яах вэ? Одоо ингээд нэг 2-7 хоног үнжиж байгаа учраас дараагийн үгээ гурлаа нэг уралдааны биш талаарх материал бэлдээ гэж бодож байгаа тий. Тэгээ энэ яг одоохондоо л ерөнхийдөө нэг бодож байгаа юм болохоор машины техникийн талаар нэг ойлголт хэлээ. Одоо яг
одоо юу гэдэг хэрхэн ажилдаг вэ? ажилдаг вэ те? Хэрхэн бүтээгдсэн, хэрхэн ажилдаг Одоо вэ? ингээд тормоз жишээ нь яаж ажилдаг те? Яг яаж нөлөөлдөг, яаж хөргөөд байгаа. Яагаад тийм хурдан байгаа нэ бидний машинаас те? Гихт мөвчлийн юм яриад тэгээд бас яг нөгөө талаасаа бас нэг классик уралдаанаа бас нэг явуучих гэж бодоод байна. Тийм тэгэхээр бас те та бүхэн өөрсдийн классик уралдааны санал хүсэлтэд бас ирүүлэх байлаа. Бас машинтай холбогдлолтой ч юм уу мэдмээр уралдаантай холбогдлоо дүрм те тэр талаас мэдмээр юм байгаа л бичээрэй. Ганц формул гэхгүй бас өөрөөс ямар нэгэн машинтай холбоотой шин сонин содон юу ээж болох вэ гэдэг. Гинцээ сонсч нэг машин амар машин хийцсэн юм шиг үлээ. Өөрөөсөө даунфорс гаргадаг. 2 тонны жингийн одоо 2 тонны жин өгөхөр тийм даунфорс өөрөөсөө гаргадаг тийм машин. Газараас хордог гэсэн. Актив тийм шууд ингэж сорж өөртөө гэдэг. 1.4 секундэд 100 урдаг. Амар машин. Монгол цэц бууж ийцсэн шүү дээ. Юу яцсан нэрэ? Sony машин хийсэн цахилгаан машин. Одоо цахилгаан машины юунд орж байгаа гэдэг. Тэгэхээр гих мэтчлэн иймэрхүү тийм. Давуу тал нь гэхлээр доторх entertainment нь солиорсон байгаа л гэдэг. Үргэлжлэх орыгоос. Дараагийн дөхөөс. Тэг гих мэтчлэн иймэрхүү сонин содон бас яг бас формул 1-тэй бас юм шууд хамралтай бичсэн юм машин техник төгөлтэй. Холбоотоос яг нэг багсаар юм. Тийм ээ. За. За тэгэхээр дараагийн дугаар төр баяртай үзэгчтэй. Баяртай.